Эрдэс Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss. The scent. The new fragrance for men. Орой мэнд өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Сангийн сайд Болор өргөдөө ирээд байна. Танд орой мэнд хүргье. За орой мэнд хүргье. За та засгийн газрын хуралдаанаас шууд ирсэн. Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр одоо Монголын ард түмэнд шууд наалтцтай эсвэл их сайхан мэдээ болж сонсогдохоор юу ямар шийдвэр гарав? За өнөөдөр засгийн газрын хуралдаанаар харьцангуй бас их олон асуудал бол яригдсангүй. Тэгтээ бол үндсэндээ хүнсүтэй аж ахуйн чиглэлээр, аж үйлдвэрийн чиглэлээр бол хэд хэдэн асуудлууд яригдж шийдэгдлээ. За мөн одоо хэд хэдэн айлчил, за гадны одоо 2-3 хилцээрийн асуудал яригдж шийдэгдлээ. За нөөтийн буцаан олголтын талаар хууль хэрэгжээд хүмүүс одоо нөөтийнхөө толгооныг ингээд бүртгүүлдэг болоо баггүй хугацаа өнгөрлөө. Одоо нөөтийн буцаан олголтыг хизээ олох юм 5 дугаар сард гэж сонссон. Яг нь нөөтийн буцаан олголтын хувьд бол бид жилдээ нэг 2 удаа олгохоор ингэж тооцоо гаргаж байгаа одоо. Тэгэхээр хууль батлагтаа бол жилдээ 1 удаа гэж батлагдсан байгаа учраас өнөөдөр бол хуулинд тодорхой өөрчлөлт орж иж энэ асуудал шийдэгдэх юм. Ер нь бол яг бид төсвийг анх батлахдаа хуулиа гарцсан хойно одоо төсвөө оруулж ирсэн учраас төсөв дээр бол одоо 1 удаа гэж орсон байгаа учраас өнөөдөр бол бид нэр хуулинд өөрчлөлт оруулж ижил асуудал шийдэгнэ. Энэ өөрчлөлтөө бол бид нэр засгийн газрын хуралдаанаар оруулаад ингээд шийдчихсэн байгаа. За их хурлд бол өргөн байраад их хурлаар бол асуудал шийдэгдээд ингээд явах учиртай. Ер нь бол жилд одоо 6 сард 1 гээд жилд 2 байхаар ийм одоо төлөвлөгөөтэй явж байгаа. За энэ ажил өөрөө бол их сайн явагдаж байгаа учраас иргэдийн одоо хичнээн одоо сөрөг PR яваад байгаа ч гэсэндээ яг бодит байдал дээр бол энэ иргэдэд наалдсан юм томоохон одоо дэвшилттэй хууль Монгол Улсын эдийн засгийг ч гэсэндээ нэлээд ил тод болгож байгаа ийм хууль байгаа учраас энэ бол их амжилттай явж байгааг бид нар бас урамшуулад энэ иргэдтэй бол жилд нэг биш одоо жилд 2 удаа олгохоор ийм хуулийн төслийг боловсруулаад сангийн яамнаас одоо засгийн газраар хэлцүүлээ шийдүүлсэн байна. Их хурлд орсон хуулийн өөрчлөлт чинь тэгвэл 6 дугаар сард юм уу 5 дугаар сарда багтааж олгохоор уу? Ер нь яг их хурлаас хэрвээ хууль батлагдаад одоо хуулийн өөрчлөлт маань ороод батлагдаад явбал бид нэр энэ 6 сарда багтаана гэсэн ийм чиглэл барьж байгаа. Зүгээр их хурл маань одоо бас сүүлийн үед бол их төвөгтэй байна шүү дээ. Эрт сүрэхгүй өнтер гэдэг ингээд ийм асуудлууд бас нэлээд байгаад байна. Тэгээ энийг бол бас одоо их хурлын эрх зүйтэй холбож харахгүй болохгүй болчиход байна л да. Анх энэ нөөтийн толгойг бүртгэж эхлэх нөө баримт эхэлсэн шүү дээ. Тэгэхэд бол их гайхаа дургуутсал их байсан. Одоо л хүмүүс их дуртай байх шиг байна. Миний хувьд зүгээр эдийн засгийг айл болгоны эдийн засгийг сахилгажуулж байгаа юм болов уу гэж хараад байгаа байхгүй юу? Ядаж л ингээл тооцоо нийл гараад байгаа юм шүү дээ. Одоо сард тэдэн төгрөгийн юу гарлаа инглээ гэл. Энэ нь бас улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх тал байна уу? Тий, энэ бол ерөөсөө улсын эдийн засагт маш сайнаар нөлөөлж байгаа юм. Тий, бид нар бас энэ чинь нэлээд томоохон өөрчлөлтүүдийг хийлээ шүү дээ. Гайл татварын газрыг нийлүүлэх жишээтэй тийм ээ. Энэ бол өнөөдөр анхандаа бол хүмүүс их буруу гэж ярьж ирсэн бол одоо зөв юм харагдаж шүү дээ. Энээс болж хүн амьтан халаагүй янз бүр болов гол нь бид нар тогтолцоогоо зөв болсон. Энэ нөөтийн хууль мөн ялгаагүй. Зарим хүмүүс тэгээ энийг буруу тийш нь мушгаад бас янз бүрээр ярьж байна тийм үү. Одоо өөрөө чинь хяндаг болох гэж байна. Ингэх чинь тэгч чинь. Яг би танаас асууж ирсэн. Тийм боломж байхгүй л дээ. Тийм боломж нэгдүгürt байхгүй, хоёрдугаар тийм шаардлагач байхгүй. Яагаад боломж байхгүй гэж? Боломж нь за одоо та бүхэн хоол идэ гэж бодъё л да. За та бүхэн хамт хоол идлээ. Тэглээ. Тий. Би тооцоог нь хийчихэд баримтын танд өгчлөө гэж бодъё л да. Тэгээ тэрийг яахын дараа хин шалгаж яаж мэдэх юм? Үгүй за тийм тохиолдолтыг нь тийм зүйл зөндөл байна шүү дээ. 4-5 уулаа ч юм уу те хамт байжгаад ингэдэг ч гэдэм. Гэхдээ тэрийг шалгах хуулиараа угаасаа хориотой болохгүй байхгүй юу? Тийм учраас энэ дээр одоо юу гэдэг юм хянаа тэгээд ямар нэгэн байдлаар одоо гэмт хэрэгэл үйлдэггүй бол та бүхэн дэлгүүрээс ороод юмаа худалдаж аваад те ид жоох юм аваад ч гэдэг юм уу юу ч байсан
эн чинь хууль зөрчиж байгаа юм байхгүй үстэй. Мэдээж хэрэг одоо юу гэдгийг одоо зарим нэг хүмүүсийн яриад байгаа шиг те одоо айлын юг хянах гэж чинь те орлогыг хянах гэж чинь дараа нь ингэ чинь тийм зүйл бол байх ямар ч үндэс байхгүй. Яагаад Монголд болохоор болдоггүй? Бусад улс орнуудад болохоор те одоо би зүгээр хамгийн наад захын жишээ гэхэд Португал байж чинь тийм үү? Португалч гэдэг юм уу? За одоо Бельгич байт юм одоо Канада байж чинь те. За манайтай жоох ижил төстэй гэвэл Словен байж чинь те. Эднэрт болоод хахад Монголд болдгоо байна гэж байхгүй шүү дээ. Тэгээ юмд нөгөө шинэ юмд дандаа нэг тийм сөрөг юу гардаг. Тэгээ сонгуул болох гэж байгаа ч бас их нөлөөлж ах шиг байна. Ингэж дарамтлж чинь, тэгж дарамтлж чинь. Тийм зүйлүүд байхгүй шүү дээ. Хоёр дэлгүүр байж нэг нь баримт хэвлдэг, нөгөөх нь баримт хэвлдэггүй. Одоо та анзаарвал жишээл манай байр нэг одоо хоёр дэлгүүр байдаг байсан бол нэгэнд нь дүүрэн хүн байнг байж гин ягаад гэвэл баримт хэвлдэг учраас. Нөгөөх нь баримт хэвлдэггүй учраас байхгүй байх жишээтэй. Ингээл ер нь зах зээлээ дагаал явах байхгүй. Ер нь бол зүгээр хувь хүний хувьд ч гэсэн тийм л байгаа л да. Систем бүртгэгдээг бол тийшээ дахиж очихоо болиол байгаа л да. Тий. Тийм учраас тэр чинь давуу талтай л байгаа байхгүй. Аль талдаа хэрэгтэй. Дэлгүүртэй ч гэсэндээ жижиг дэлгүүрүүд өнөөдөр биднэрт машин шахлаа гэж яриад байгаа. Машин шахахыг чинь улс хийхгүй л байгаа юм л да. Зүгээр машин үйлдвэрлэж байгаа компаниуд маань өөрөө хаяа нэг очиод манай машиныг аваач ч гэдэг юм уу те. Нэг ийм зүйл зүгээр гар утастай байхад л одоо болж байгаа шүү дээ. Тэр баримт яаж байгаа юм чинь бол. Тийм учраас одоо шахаад ингээд байх зүйл бол байхгүй. Авчвал хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Баримт хэвлдэг машинээс жишээ нь 20 тэрбумын ашиг олсон. Энэ бол хувийн компаниг ингээд өөрсдийнхөө таньдаг мэддэг хүмүүсийн компаниг оруулж ирээд мөнгөөр ингээд тортож гин гэдэг ийм хардлага яваал. Тий. 20 тэрбум төгрөг гэдэг маань өөрөө айгүй бодит биш тоо байна л да. 20 тэрбум төгрөгийн одоо зүгээр нөт тий нөтийн одоо баримт хэвлдэг машинуудыг хүртэл ингээд нийлүүлж авч үзээд өртгийг гаргаж үзээд бодоод үзэхдээ 20 тэрбумын ашиг болно гэж. Тэгээ юмыг нэг хэтрүүлнэ бас арайч тэгж хэтрүүлж болох. Нэгдүгээр, хоёрдугаар хувийн компаниуд энэ машинаа үйлдвэрлээд бид нөгөө ерөнхий сайдад нэг танилцуулга хийгээд үзүүлж байхад те хичнээн төрлийн машин байна гэдгийг харуулсан шүү дээ. Тэр нь өөрөөр юу хэлж ийнө вэхэр зах зээл дээр ийм их сонголт байна л гэсэн үг шүү дээ. Тэгэл өрсөлдөөнийхөө зарчмаар хин за би энэ машиныг авъя. Эсвэл би энийг авъя. Энэ ийм давуу талтай байна. Энэ ийм сул талтай байна гэд ингээл явж байгаа. Тэрнээс биш одоо өөрсдийнхөө ч гэдэг юм уу тийм боломжч байхгүй л тий. Одоо миний хувьд бол одоо тий шууд ингээд одоо тэрийг энийг ямар ч боломж байхгүй. Тэр бол цэвэр өрсөлдөөний зарчмаар. Одоо та бүхэн нэг дэлгүүртэй байлаа гэж бодоход аль машин бит хоёрт илүү тохирох уу? Аль хэвлэгч нь илүү тохирох уу? Хэвлэгч байх шаардлага байна уу? Байхгүй байна уу тий? Нийт одоо зах дээр байгаа нөгөө том машинууд байна шүү дээ. Тэд нарыг жишээлбэл захын нэг 200 дүрслэгч дундаа нэгийг аваад тавихад л болж байгаа байхгүй. Тэгээд л баримтаа аваад ингээд явхад бүх зүйл тодорхой болол явчихж байгаа юм л та. Шинэ юмд мэдээж саад байдаг. Гэхдээ одоо энэ 4 жилийн хугацаанд 3 юм их амжилттай хэрэгжлээ гэж би зүгээр л хувийн хувьд бодчих. Нэг нь болохоор дугаарын зохицуулалт, автомашины дугаарын зохицуулалт. Энийг монголчууд маш хурдан сурсан. За нөгөөх нь нөгөө Алтан уягийн засгийн газарт байсан түүц машин тийм үү? Нөгөө их амар хүн суртлаа очрыг байхгүй болчихлоо. За энэ нөтийн энэ бүртгэл. Яг хэл амтай ч гэсэн явж байгаа. Айгуу тийм амьдралд айтайхан байгаа 3 асуудал юм болов? 3 ажил юм болов? Тий, ер нь яг уу тий нөтийнх бол үр ашгаа бол өгнө. Улсад цаашлаад ард иргэдэд энэ нь баталгаатай. Би л энийг баталж хийж яг одоо гардаж хэрэгжүүлж байгаагийн хувьд. За таны саяны хэлсэн нөгөө хоёр ажил байж тийм ээ түүц машин. Энэ бол бас л иргэдэд очсон ажил шүү дээ. Одоо тийм бүгд ингээд хэрэглээд сурчиж тийм ээ. Ингээд түүц машин гээл тэгэхэд окей асуудал алга шүү дээ. Ингээд явчих. Тэгэхээр ер нь бол тэр байтугай ажлууд байна л да. Тэгээд эн чинь ерөөсө манай хаж нэг тийм юмыг их хурдан мартдаг ч юм уу те. Ер нь нэг тийм байд юм. Ер нь сайн юм чинь тийм байдаг. Мэдээж дутагдлууд бол байна уу гэвэл байна. Хийж хэрэгжүүлэх гээд одоо чадаагүй зүйлүүд гэвэл бас байдаг л байх л та. Гэтэ таны хэлдэг одоо саяны ажлууд бол үнэхээр одоо өр өгөөжөө өгсөн юм л ажлууд байна гэж би бас санал нэг л. Гэхдээ ер нь та энэ одоо сангийн сайд байх хугацаанд хийсэн ажлуудаас иргэдэд наалтцтай. За энэ л их сайн ажил болсон шүү. Энийг л хийцэн шүү. Бид нар гэж ярих ажил ямар ажил вэ? За яг та ер нь бол сангийн сайд болоод одоо нэг 9 сар гаруй болж байна тийм ээ. Энэ хугацаанд бол аль болох төсвийн бодлогыг зөв болгох гэж л хичээсэн. Тийм. Өнөөдөр манай төсвийн бодлого маань бас учир дутагдaltaй л явж ирлээ. Энэ дээр бол би бас танаа манаа гэж ярих их дурггүй л дээ. Ер нь ингээл яваад ирсэн. Хит их улс төржүүлж одоо улс төрчд маань өөрсдөө ингээд нөгөө төвлөрсөн эдийн засгийнхаа бодлогоос энэ толгоогоос авч хаяагүй учраас энэ төсвийн бодлого нь өөрөө буруу яваад ирсэн. Энийг зөв болгох гэж өгнө
төсөв 10 сард оруулж ирсэн. За үүний дараа бол яг тодорхой хэмжээний эсэргүүцэлтэд тулгарсан ч гэсэндээ аль болох одоо энийг авч гарах гэж хичээсэн. Ингээ явсан. Тэгээд энэ бүүн улс төр болоод ингээ явлаа л да. Ер нь бол одоо дахиад ингээд бодоод үзэх юм. За эдийн засгийн хилтүүд байдлын тухай хуулийг бол одоо бид хэрэгжүүллээ. Тэ? Энийг бол одоо яг өстө нэг гардаж гаргаад хэрэгжүүлээд явсан хүний хувьд бол нэлээд тийм бодиттой ажил болсон гэж үзэж байгаа. Тэ? Нүүдийн ажил байна. За мэдээж хэрэг сүүлийн одоо он гарсаар хойш хэрэгжүүлсэн хэд хэдэн ажил байгаа. Энэ бол одоо нөгөө ипотекийн зээлийн асуудал байна. Сайн оюутан, сайн малчин, сайн хашаа гэсэн энэ хөтөлбөрүүд байна, тийм ээ. Энэ хөтөлбөрүүд бол ерөөсөө цэвэр зах зээлийн эдийн засгаа дэмжсэн. Яг одоо бидний сонгосон 90 оноос хойш сонгосон модель биш үү? Энийгээрээ явахад зориулагдсан ийм л хөтөлбөрүүд. Бид нар энийг л зөв явуулах хэрэгтэй. Ухаандаа сайн хашаа гэхэд зарим хүмүүстэй энэ ингээд ямар ч учиртай ингээд ойлгохгүй байна гэдэг. Бид нар энийг сайн хашаа гэдэг маань гол нь ийм юмнуудаа хийчүүл энэ одоо хөнгөлтөд 20 тэрбум баха. Зээлэнд яаж болно. За эхний ээлжинд бол бид нар нэг 200 орчим тэрбум төгрөгөөр энэ одоо Улаанбаатар хотын хашаатуудыг эн чинь яаж нөхөр наад зах нь бохроосоо сална. Тийм ээ. Цэвэр устай болно, халуун устай болно, халаалттай болно гэдэг чинь энэ утаандаа бас нөлөөлөл эхлэн шүү дээ. Тэгвэл энийг хэрэгжүүлэхийн тулд тэр айл ийм юмнуудыг хийсэн байх хэрэгтэй. Гэт ингээ нөхцөлтэй. Тэгэхээр сайн хашаа гэж нэрлэдэг байгаа нь тэр байхгүй. Тэгвэл давай ийм хөнгөлтэй зээл энэ хэсгийг улс хариуцна, энэ хэсгийг өөрөө хариуцна, энэ хэсгийг одоо юу гэдгийг банк хариуцна ч гэдэг юм те. Ингээ явна гэдэг ийм хөтөлбөрүүд л гарч байгаа. Сайн малчин гээл тэгэхэд мөн ялгаагүй. Одоо 30% зээл авдаг байсан малчин 10% зээл авахын тулд тодорхой шаардлагуудыг биелүүлсэн байх хэрэгтэй. Малаа вакцинжуулсан байх хэрэгтэй ч гэдэг юм үү те. Ингээ явхаар эргээд бид нар одоо жишээл Бүгднайм Татарт улс руу мах гаргаад эхэллээ шүү дээ. Ингээд эхэлж гин гэдэг чинь бид нар юу вэ? 50 сая малтай айл шүү дээ. Тэгэхээр энэ сайн малчт маань тийшээ одоо бараа бүтээгдэхүүнээ гаргах юм боломжууд бүрдэж эхэлнэ. Ингээд энэ өөрөө дараагийн үр дагаврууд нь нэлээд сайн явагдах ийм л учиртай юм хөтөлбөрүүдийг аль болох гаргаж явуулах тал дээр л нэлээд ажиллалаа. Ер нь засгийн газрын төвшөнд бол бид бас энэ он гарснаас хойш бол энэ ажлуудыг ер нь явуулж эхлэдэг байгаа тий. Одоо сайн малчин бол их сайн явж байна. Одоогийн байдлаар тийм ээ. За сайн оюутан гэдэг бол бас л ялгаагүй шүү дээ. Оюутан өөрөө сайн байх хэрэгтэй. Энэ чинь биднийг одоо та бидэдийг баг байхад сурлага их чухал байдаг байлаа шүү дээ, тийм үү? Онц сурах хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж 10 жил байхад ч тэр үглээл хичээл хийлгээл. Одоо бол хариуцлага гэдэг юм байхгүй болчиход байгаа байхгүй. За би 70,000 аавна. За би одоо ингэн. Ямар ч үс аавна? Тийм, сурсан ч диплом аавна одоо үгүй шүү дээ. Тэгэхээр оюутнууд маань энэ буруу биш байхгүй. Оюутанд өөрөө дуртай байгаа. Энд чинь хүнийг бас нэг юу өгж шүү дээ. Одоо урамшуулж जैन те. Тэгээд энэ юмаа хангах юм бол энэ зээл чинь хүүн ингэж багасах юм. Тэ 5% болох юм, 10% болох юм гэдээ явахад ээж аав нөгөө мө тэтгэврээ тавиад, залингаа тавиад зээл авцсан байгаа шүү дээ одоо. Тэрийг хүртэл тодорхой хэмжээгээр чөлөөлж өгөх л ийм л юу байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ зах зээлийн эдийн засаг чинь хүн өөрөө гээл бүтээдэг. Ямар санд одоо амжилттай яваа гэхээр хүн заавал дарга байх хэрэгтэй юм шиг хүмүүс бодоод байдаг байхгүй. Гэтэл үгүй байхгүй нийгэмд чинь. Тийм учраас энэ ажлуудыг хийгээд ингээд хэрэгжүүлээ явж чинь цаашлаач гэсэн ер нь одоо энэ сонгуулийн дараа хинж гарсан хэрэгжүүлэл явах л учиртай л да. Энэ Монгол улсын одоо эдийн засгтаа өөрөө хэрэгтэй. Тэгээд мөнгөө эргэлтэнд оруулдаг энэ эдийн засгаад хилдэг ийм л бодлогод байгаад байгаа. Сангийн яамны зүгээс бол бид нар энэ төсвийн юуг тий төсвийн одоо байдал, ерөнхий байдал, төсвийн одоо сахилга бат тэгээд энэ хэдэн хөтөлбөрүүд энэ юмнууд дээр л одоо голлох ажлуудаа хийж байна да. Өнгөрсөн жил та төсвийн хуулийг барьж орж ирээд төсвөө барьж ороод нэлээд сайн тануулаад бүр өөрчлүүлээд улс төр болоод дуслаа шүү дээ. Таны тэр оруулж ирсэн бол баталсан бол өдөөд бидэрт ямар нэгэн үр дүн гарах байсан уу? Сайн тал юм харагдах байсан уу? Тий, тануулах биш, баг нэмүүлсэн шүү дээ. Үй тий нэмүүлээ. Таны тэр бүтцийн чи тэр чигээр өөрчлөгдсөн үстэй байна. Яг уу ер нь нэг 40-50% бол өөрчлөгдсөн. Тий. Яагаад өөрчлөгдсөн гэхээр дахиад нөгөө улс төрчтэй мань л холбоотой. Тий. Энэ болохгүй, энэ ингэн. Зарим нэг нөхдүүдийн маань ярьж байгаа юм зөрөөд нь шүү дээ. Та нар ийм данхар бүтцтэй ажиллаж байна, ингэж тэгж байна. Тэрийг нь багасгаад ороод ирэхээр та нар хүн амтан аллаа барьлаа гэх. Тэгэхээр бид нар зүгээр ийм юм бодсон байхгүй юу? Анх одоо би төсөв оруулж ирэхдээ хэлж ирсэн нөхдүүдэд үгүй хүн хаалах бодлого биш ээ. Тэ бид нар зах зээлийн эдийн засаг гэдэг учраас хувийн хвшлээ дэмжих ийм бодлого руугаа явъя. Тийм үү? Дотоодын бонд гаргахаа болий. Дотоодын өр өнөөдөр 3.8 их 80. Энийг төр аваад залгичсан. Сүүлийн одоо хэдэн жил өмнө 10 жил өмнө.
дотоодын бонд гаргаад ингээд явцсан. За энэ дотоодын бонд нь хүүн одоо 16-7% ийм байж тээ. Ийм хэмжээнд яваад ахаар чинь нөгөө банкуд чинь аргагүй шүү дээ. Засгийн бондыг аван сууж байна. Тийшээ зээл гаргахгүй. Нөгөө хувийн хвшлүүд чинь зээл авахгүй. Тэнд ажлын байр байхгүй бол. Тэгэхээр бид нар дотооддоо бонд гаргахаа болъё. Тийм ээ. Тэгээ банкуд маань юугаа зээлээ гаргах хувийн хвшлүүд тэндээ ажлын байраа бий болго. Ажлын байраа бий мөнгөний бодлогоор шүү дээ. Тэнгүүд одоо энэ төрдүү заавал шаваад заавал төрийн албаагч болох гэдэг улсууд чинь хувийн хвшил ажлын байр гараад ирэхээр ажлын байран дээр очино. Ингээд одоо ажлын ажилгүйдэл гэдэг юм гаргахгүйгээр цаашаа явах ийм бодлогыг ер нь цаашдаа тэгж барьж явах ёстой юм байна. Харин одоо бид сая одоо мөнгө босгоод ч юм уу ингээ явхад дотоод бонд гаргахаа болоод ирэхээр энэ ерөнхий одоо энэ эдийн засгийн нөхцөл байдал бол цаашлаа сайжрах юм руугаа явж байгаа. Яг бол хувийн хвшлүүд рүүгээ илүү мөнгө гаргах боломж гарч ирнэ. Монгол банкны бодлогын хүү хүртэл сая буулаа шүү дээ. Яг бол бид дотоод бонд гаргахаа болцсон учраас. Гэх мэтлэнгээр бодлого нь зөв явах юм бол өнөөдөр манад бол маш их боломж байна л да. Тэгээд таны саяны асуусан дээр нэмээд хэлэхэд хэрвээ төсөв бидний оруулж ирснээр батлаад ингээ явсан бол өнөөдрийн энэ төсвийн алдагдал бол хамаагүй бага байх гэсэн. Хамаагүй бага байх гэсэн. Гэхдээ тийм боломж байгаагүй. Улс төр нь илүү хүчтэй. Улс төр нь хүчтэй л дээ. Ер нь улс төр чинь яг төсөв хэлцэх үеэр бол танаа манаа гэдэггүй шүү дээ. Ер нь бол тэгэл тэр тойрог руугаа нэг тэдэн төгрөг тэрлүү нэг тэд за тэгвэл би одоо яс дарна ингэн гээд танаа манаа гэлдэг. Яг улс төрөө хийгээд ингээд яриа явчихдаг байхгүй. Тэгэл ерөнхийдөө нөгөө ажлын хэсгүүд гардаг. Хоёр талаас ажлын хэсэг гараад 2 5 намын бүлэг нөгөө шудрагс хэвслийн бүлгээс чинь ажлын хэсэг гараад за одоо энэ дээр нэг тэр бүмийг нэм. Энэ дээр нэг тэр бүмийг нэм. Энэ дээр нэг тэр бүмийг ингээд төсөв аваачаад халаа хийдэг. Бүх үед цагт энэ одоо юу гэдэг ганцхан одоо болоод байгаа юм биш байхгүй юу? Баярыг ерөнхий сайд байхад мөн ялгаагүй, Батул цайдыг байхад мөн ялгаагүй ерөөсөө л нэг юм. Тэгэхээр энэ юугаар жоохон зөв болгомоор. Их хурл окей төсөвдөр ажиллана. Тэгвэл ямар ч үсэн параметруудыг өөрчилдөг байх хэрэгтэй. Орлого зарлага те. Юуг бол зарлагыг бол ерөөсөө нэмж болохгүй. Тийм ээ? Окей, зарлага бол нэмж болохгүй. Бид нар бол хасаад 12 оныхын төвшин дээр авчирч байгаа шүү дээ. Тэгэхэд сүүлдээ яаж ийнө вэхээр энийг нэм. Баахан ийм албан газруудыг те одоо ямар ч хэрэгцээгүй албан газрууд байгаад байгаа байхгүй. Тэднийг нийлүүлээд бариад ингээд айгүй их төсөв хэмнэгээд ороод ирэнгүүт бөөн лобби яваалгүй энийг салга гэл ингээл явчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө буруу байгаад байгаа. Тэглээгээд одоо зарим нэг те одоо нэрээр нь дурдчул одоо дургуцаад унах байлгүй. Гэхдээ зарим нэг агентлагууд бол те урд нь 50 60 хүнтэй ажиллаад болоод байдаг байсан агентлаг өнөөдөр 200 300 хүнтэй ажиллаад байгаад байгаа ийм зүйл байгаа шүү дээ. Энэ хизээнээс нэмэгдсэн гэхээр л тэр 4 5 оноос л ингээл огцом явсан байхгүй. Явсаар. Тий, гэхдээ үе шатд одоо хүмүүс бол хэлнэ шүү дээ. Болроо тэр үед чинь хүн ам ийм байсан тий. Одоо чинь 3 сая болцсон байна. Тэр үед чинь 2 сая хэдэн зуун мянгаас ингээл аргументууд бол гарч ирнэ. Тэгэхдээ бид нар тэр төвшөнд бүр одооны төвшөнд биш болгоод ингээ явахд болно шүү дээ. Төсөв ярихад одоо инх бол дарга хэлжсэн шүү дээ. Төсвийн банкны орон дээр бүх албан газруудын дарга нарыг суулгаж хагаад манай нөгөө сөрөг хүчнийхэн чинь албаар бүгдээ нэг нэгээр нь босгож ирээд та нарт юу дутж гин гээл тэнгууд бүгдээрээ босч ирээл манад ийм юм оруулсан чинь сангийн яам хасчлаа. Ийм юм ингэсэн чинь сангийн яам хасчлаа. Тэгсэн инх бол дарга цаас гаргаж ирж ингэж тавьснаа. За танаа 2004 онд ийм байсан юм байна. 8 онд ийм зардалтай байсан юм байна. Одоо ингээд 9 дахин өссөн байна. Тэгээ юу яриад байгаа юм гээл тэгэхэд нөгөөдөл чинь ярих юмгүй болж байгаа байхгүй. Тийм учраас энэ дээр айгүй сахилгатай байх хэрэгтэй юм. Тэгэхээр би одоо энэ сонгуулийн дараа байгуулагдах засгийн газар хэн байна уу, хамтарсан байна уу, юу байна уу? Энэ төсвийн тодтгол гэдэг юм аа айгүй зөв хийх хэрэгтэй. Яг нэг жил одоо хөрөнгө оруулалт энтергүүл явуул та болно шүү дээ. Хуучнуудаа дуусгах чадахгүй л яваад байгаа үстэй. Тэ зүгээр эхэлсэн байрлал зөндөл энийгээ дуусгая. Ингээ явхад манад бол ямар ч асуудал байхгүй эдийн засаг бол. Ил тод байдлын тухай хууль, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг би асуумаар байна л да. За энэ хууль гарахтаа нэлээд хил амтай гарчлаа, хэрэгжээд яваад дууслаа. Тэгсэн чинь 33.8 их найд төгрөгийг далд эдийн засагт байрлаж ирсэн. Энэ чинь юу болж нэ? Бурхан минь гэж утсан шин. Монгол улсын төсвөөс 4-5 дахин их. Тэгж бодохоор байгаа үстэй. Ямар ч амар нөгөө Чингис бондоос чинь хэд дахин их. Чингис бонд чинь 1.5 тэрбум ам 3 их найд л байхгүй. 3 их найд. Тийм.
Гэтэл 33 гэж бодохгүй тий. 33.8 их 80. Тэгэхээр харин хэр зөв хууль байсан бэ гэдэг нь нэгдүгээрт харагдаж байгаа. Хоёрдугаар манай далд эдийн засаг энэ олон улсын байгууллагуудын гаргадаг дүгнэлт юу энэ төр бол ер нь нийлэл байгаа байхгүй. Манай Монгол улсад далд эдийн засаг чинь ийм байна. Энэ хуулийг гаргаад явангууд энэ хуулийг гаргана гэж яах та санаж байгаа бох ямар их эсрэг үзэлтэй болсон. Би тухайн үед банкны хооронд өршөөх гэж ингээд амар явсан. Энд өшөө хөрөнгө орлогын мэдүүлэг бүгэлдэг хүмүүс ороогүйгээр штэ. Одоо өөрөөр хэлбэл зүгээр хөрөнгө орлогын мэдүүлэг бүгэлдэг. За нэг яамны нэг мэрэгжилтэн. Тэр нөхөр орохгүйгээр. За тэрний эхнэр орохгүйгээр. Тэ тэрний хамааралтай нөхдүүд орохгүйгээр ингэж гарч ирж байгаа. Тэд нар орвол юу болох вэ? Мэдгүй одоо хэлж мэдгүй шүү дээ. 60 тэрбум болох юм шүү дээ. Тий, 60 их 80 бол 60 их 80 тийм. Тийм, тэрбумаар ярих чи бас юу вэ шүү дээ. Тэг бид нар чи анх тооцохдоо зүгээр энэ хэрэгжилтийг ингээ харахтаа за нэг 8 9 их 80 орчим байх болов уу гэж ингээ тоо. Тэгээ хугацаа сунгах тусам л огцом нэмэгдээлээсэн. Тэгэл хамгийн сүүлд 30 их 80 болж байгаа байхгүй. Энэ өөрөө эргээд эдийн засгт зөв эффект, зөв юу өгнө л дөө. Дараа жилээс хөө. Тий, яг гоо эн чинь нэгдүгээр хүмүүс бас нэг орлогоо мэдүүлээд сурчлаа тийм үү. Нэгдүгээр, хоёрдугаарт ингээд юм зөв яваад эхэллээ. Одоо үүнээс хойш тэд нар татвараа төлнө тийм үү энэ хөрөнгөнөөс. Тэгтээ одоо юу гэдгийг нэг зүйлийг хэлэхэд одоо дахиж ийм өршөөлийн хууль ер нь мэд гаргахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Гаргахгүй байх хэрэгтэй. Одоо нэгэнд манай эдийн засаг чинь өөрөө нэг том эдийн засаг биш шүү дээ. Тийм учраас энэ дээр бол одоо бид нар за энэ ингэчлээ энэ дээр үзүүлэх эффект тий дотоодын нийт бүтээгдэхүүнээ бид нар тооцохдод аль эдийн засаг тооцдог л доо. Тооцоод одоо ийм тоо гаргаж ирдэг байхгүй. Гэтэл одоо өнөөдөр ийм байна. Ийм байгаа тохиолдолд дараа жилийн эффект ямар байх вэ гэдэг өнөөдөр ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа. Иргэжил бид нар эдийн засагт энэ ямар нөлөө үзүүлэх. Тэрний дараа жил ямар нөлөө үзүүлэх ингээд явхад бол бас сонирхолтой тоонууд гарах байх л та. Тэгээ яг одоо бол бид нэр энэ дээр ажиллаж байгаа. Тооцож үзсэн үү? Тооцож үзээд энэ чинь нэгтгэхэд 30 хэдэн их 80 гэхэр чинь тэр чинь тэгээ бүгдийг ингээд салбараар нь нэгтгэхэд аль нь барилгын салбарт байна, аль нь үйл хөдлөх дээр байна, аль нь одоо нийгмийн даатгал дээр байна гэл ингээд өчнөө юм байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо энийг чинь нэгтгэж гаргахад бол бас хугацаа шаардлагатай л та. Амар санагдсан. Бид нар тэгэхэд биш 10 жилийн турш 3 саяулаа төлөв Чингис бонд 1.5 тэрбум доллар шүү дээ. Энд чинь 3 их 80 төгрөг тийм үү? Тэгэхэд 33 тэрбум нь ингээд далд эдийн засагт үүждэг. Яагаад Монгол далд эдийн засаг ийм гайхамшигтай хөгжсөн? Энэний гол учир шалтгаан нь юу вэ? Бид нар ер нь яг энэ татварын орчноо бас их зөв болгомоор байгаа. Татварын багц хууль одоо их хурлд өргөн баригдсан байгаа. Тэгээ энэ их хурлч одоо шийдэхгүй болтой юм шиг байна. Бид нэр сангийн яамнаас бол өргөн барьчихсан байгаа шүү дээ. Их олон санал гарч байгаа. Их олон одоо зарчмын зөрчил саналууд гэж ярьдаг шүү дээ. Ийм саналууд гарч байгаа. Энийг бол их хялбар болгох хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг манайхны чинь одоо юу гэдгийг нэг ийм тэ хүн сурталтай байдаг, ингэдэг тэгдэг гэдэг ийм шалтгаанаар юм их далд явдаг. Татвар төлөх их дургу. Тийм ээ? Ер нь хин татвар төлөх дуртай хүн ч гэж байх хэрэгтэй. Татвар төлөх дуртай хүн байдгүй учраас л одоо энэ офшор мор гэх юмнууд гараад байна шүү дээ. Тэгтээ юм нэг ил болоод дээрэс нь одоо энэ шилэн данс манс энэ гэх юм гараад байна шүү дээ. Төр өөрөө айгу ил байх хэрэгтэй байхгүй. Төр одоо ингээд өөрөө хэлдэг. За одоо хин ч гэсэн ороо сангийн ам дээр ороо за ийм байна. Ийм юмнууд байна. Ингэж явж байна. Энэ гүйлгээнүүд нь ингэж одоо шилэн дансны хуулиар ингээд яваад байна шүү дээ. Энүүгээрээ бүх юм ил болцсон. Хүн хүсвэл бүх юмыг харж болдог болцсон. Тэ? Ингээ яваад ирэхээр эргээд нөгөө татварын орчин чинь өөрөө бас сайжраад явчихна. За энэ хяналт хийдэг төрийн бус байгууллагууд байж штэ. Тэ? Татварын мөнгөөр юу хийж чинь? Яаж чинь? Зардал гэдэг юмыг огцон багасгах хэрэгтэй. Эргээд энийгээ хөрөнгө оруулалт руугаа хийх хэрэгтэй. Тийм ээ? Өнөөдөр бид нар юу болчиход байна гэхээр эдийн засаг маань тэлчихсэн. Юун 2004 он, тэ? Юун 2008 он, юун 2012 он баг болчиход байна штэ. Эдийн засаг нь өөрөө тэлт. Гэтэл одоо юу гэдгийг нэг настай 5 настай хүүхдэд нэг настай хүүхдийн ховц өмсүүлэх гэдэг юм шиг л болчиход байгаа. Тэгэхээр бид нар тэлэх хэрэгтэй болчиход байгаа. Тэлэх хэрэгтэй. Тэгээд одоо энэ саяны эдийн засгийн хэлтод байдлын тухай хуулиар бол бас хөрхөөн тэлэх юм боломж харагдаж штт. Манай эдийн засаг ингээд ирэхээр яах вэ гэд ийм л зүйл байна. Тэгээд ер нь бол хамгийн гол нь татварын орчин бол их зөв болгох шаардлагатай. Татварын багц хуулиудыг гаргахдаа жоохон эрүүл гаргамаар байгаа. Хүн суртлыг багасгамаар байгаа. Дамжлагуудыг багасгамаар байгаа. Тэгээ хамгийн гол нь ойлгомжтой болгох. Сая энэ офшор дансны офшор банкны офшор хувьцааны дуйлаанаас болоод амар жаргал гişүнэг ингэж хэлсэн.
Тэгэхэд бид нар өөрсдийгөө толинд хар тийм ээ. Өнөөдрийн манай татвар нь болохгүй байгаа юм уу? Манай банк нь болохгүй байгаа юм уу? Бизнесийн таатай орчин байхгүй байна уу? Тийм учраас тэд нар тэр офшор бус руу яваад нь шүү дээ. Эхлээд өөрсдийгөө харчих гэдэг гэсэн байхгүй. Харин үнэн л дээ. Шинэ үнэн л ярьж байгаа. Тэгэхээр би харин бас хэлээд байгаа хгүй тэр татврын орчноо юугаа те. Одоо яг амар жаргал гişүү энийг өөрөө ахлаад ажиллаж байгаа. Их хурал дээр маш их санал орж ирж байгаа. Тэгээ энийг ингээд багслаад явна гэхээр зүгээр мэдэхгүй. Энэ их хурал маань одоо амжих нүг юу гэдэг л байна л да. Хүн болгон сонгуулаар амьсгалаа. Одоо сонгуул гэл мордод тавьчлаа. Тийм. Тэгээд эртч хүрэхгүй. Тэгээд нэг юм ойлгодог байхгүй. Би манай сөрөг хүчнийхэн та нар эртцээ бүрдүүлвэл бид нар орно гэд ингэ байгаад ордгоо. Өөрөөсөө хуралд орохгүйгээ тэгж тайлбарлаад байдгийг л ойлгохгүй. За манайх одоо эртцээ бүрдүүлнэ гэд 35-уулаа эртц бүрдэхгүй шүү дээ. 39 байж эртц бүрдэнэ. Тэгээд эртц бүрдүүлэхгүй та нар 39-үүлээ орж ирсэн 35 хүн чи яаж 39 болох вэ? Ингээ эртцээ бүрдүүлэхгүй байгаа тохиолдолд одоо та нар яасан гэдэг. Ингээд энэ их хурлч хуралдахгүй явсаар байгаа юм баг хаах гэдэг шиг биш үү? Тэ. Тэгэхээр энэ татварын багц хуулиуд тэгвэл ер нь бол татварын багц хуулийг их зөв гаргавал дараагийн их хурлч гаргаж болно шүү дээ. Тэгээд 17 оны 1 сарын 1-ээс тэртээ дөрөв мөрдөгдөнө. Хуулиараа тийм ээ. Дараагийн санхүүгийн жилээс эхэлж мөрд. Тэгэхээр энийг бол нэлээд нухацтай авч үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь ер нь их ойлгомжтой байх хэрэгтэй л доо. Хууль өөрөө их ойлгомжтой бол хүмүүс тэрийгээ бас их ойлгомжтой дагаж мөрддөг л ийм л зүйл ажиглагдана л да. Би одоо Монгол улсын иргэн мөнх баясгалан хэдэн төгрөгийн өртөө гэдгийг мэдмээр байгаа байхгүй юу? Нэг хүн болгонд ногдох өрмөө нь одоо 15 сая гэдэг тоог бол сөрөг хүчээ хэлдэг шүү дээ. Энэ яг үнэн үү? Гэхдээ одоо нийт улсын өрийг одоо авсан зээлийг гэж ярьж болно л доо. Энийг хүнийхээ тоонд хуваагаад л нэг тоо гаргаж ирэл зүтгээд байгаа юм л да. Гэтэл тэр өөрийн дунд чинь одоо зээл өөр гэхэр чи яг нөгөө зээлээ төлж чадаагүй бол хугацаа хэтэрсэн зээл бол өөр болно л доо. Одоо бол зээл тэр чи эргэлтэнд орсон явж байгаа гэсэн үг байхгүй. Энэ чи ихэнх нь ер нь бол хувийн хвшлүүдэд олгогдсон зээлүүд байгаа шүү дээ. Гадаад зээл гэдээ одоо бодъё л доо жишээлбэл. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл одоо юу гэдгийг дорж гэдэг хүний компани тавьсан авсан зээлийг та бүхэн төлнө гэж байхгүй шүү дээ. Энэ чинь засгийн газрын баталгаагүй гэдэг байхгүй. Тэр компани л өөрөө тэр хариуцлагаа хүлээнэ. Гэтэл бүгдийг авчид нийлүүлээд хүнийхээ тоонд хуваагаад энэ чинь одоо нэг тийм 2 дугаар ангийн тоо бодож байгаа юм шиг юм хийгээд ингээ улс төр хийгээд байгаа байхгүй. Ер нь бол зээл аваад зах зээлийн эдийн засаг гэдэг одоо та бүхэн энэ нийгэмд л амьдарч байгаа шүү дээ. Зээл бүтээгээд гэдэг бол аль ч одоо энэ юугаар амьдардаг улсууд байдаг асуудал. 90-ад оны үед ямар байлаа те. Ялгаагүй. Хамгийн гол нь авсан зээлээ хүн бизнес хийхин тулд зээл авч бизнес хийдэг үстэй. Тэрнээс яг авсан зээлээ бид нар зөв юм зарцуулж ивэл ямар ч асуудал байхгүй. За тэгвэл би 15 сая төгрөгийн өргөн байна тийм байхгүй. Тэр бол ямар ч үндэсгүй 50 байж болно. Ерөнхий сайд нэг актер мэдээлэл хийсэн л дээ. Нөгөө эдийн засгийн чуулганы үеэр тэр номтой баяр тэр МСС өрөөдөлж тэр үрийг одоо бид нар тэр ингэж авах хэрэггүй гэж нэг үг хэлээ. Тэгээд ардын ном одоо үндэсний компаниудаа ялгуурлан гадуурхлаа гэдэг нэг бүү юм болсон та санаж байна уу? Тэгэхээр харин манай ардын намынхан маань үндэсний компаниудаа ялгуурлан гадуурхлаа гэж өөрсдөө хэлж байгаа мөртлөөсөө тэр компаниудынхаа ажил хийгээд авсан зээлийг нь иргэн болгон дээр явж наахаал болчих хэрэгтэй байхгүй тэгвэл. Тийм байгаа үстэй. Тэр би бол номтой хоёрын зээлийг төлөхгүй. Төлөхгүй шүү дээ. МСС авсан зээлийг төлөхгүй шүү дээ. Гэтэл наадхыг чинь тань дээр тавьчаад байна шүү дээ. Тэр авсан зээлүүдээ тэр үндэсний компаниуд би одоо нэрээр нь хэрэггүй шүү дээ. Тэгэхээр үндэсний компаниуд гэдэг байгаа энэ компаниуд чинь зээл авсан байна да. Энэ зээлээ тэр компаниуд чинь ажиллаа хийгээд төлнө дөө. Тийм хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрээ бариад оо nice эн чинь болж байгаа байхгүй. Ингээд явах хэрэгтэй. Гэтэл тэр авсан зээлээ аваачаад та бит хоёрын одоо хүмүүсийнхээ иргэдийнхээ тоонд хуваангуудаа хүн болгоо ийм өртөө болчлоо гэж яриад ингээ ус төр хийгээ яваад байхал болох хэрэгтэй байхгүй. Хүрлбаатар гишүүний нэг үгийг би бэлдсэн байгаа. Айлаа тэрийг үзээ тэгээ яриагаар үргэлжлүүлээ. 2016 оны төсөвдөр 950 тэрбум төгрөгийг гадаад дотоодын авсан зээлийнхээ хүүд төлөхөөр байгаа. 13, 14, 15, 16 гэсэн энэ 4 оны зөвхөн хүүд төлсөн мөнгийг авсан гадаад дотоодынхоо үр зээлэндээ төлж байгаа хүүг нэмээд үзэхээр 2.2 их нэ. Нөгөө нэг Чингис бондтойгоо адилхан тэнцүү хэмжээний мөнгийг бид нар хүүд төлж шин. Улсынхаа хөрөнгө оруулалтаас хэд дахин мөнгийг бид нар өнгөрсөн энэ 13, 14, 12-ыг оруулахгүй байгаа.
13, 14, 15, 16 гэдэг дээр хүүд төлж байна. Дээр нь өр зээлэн дээр чинь бас үндсэн төлбөр гэж байдаг. Сангийн ам бол сар болгоно 150-аас 170 тэрбум төгрөгийг хүү болон үндсэн зээл төлжлээ. Орж ирсэн жоохон орлогоороо бүгдийн өр зээлээ төлөөд явж байгаа шүү дээ. Үнэ ярьж гин үү? Худлаа ярьж гин үү? Гэхдээ яг уу ер нь бол Хөрлөбаатар гишүүн бол эдийн засаг мэдж байгаа шүү дээ. Сангийн амд олон жил ажилласан. Улс төрөөч бас мэдж байгаа шиг байгаа. Тий, Хөрлөбаатар гишүүнтэй бол энэ танхимын гадаа уулзахад бол бид хоёр их олон юм дээр санал нэгддэг шүү дээ. Танхим руу ороод ирэхээр л санал зөрөлдөө явчихдаг юм байна. Тий. Тэгэхдээ ер нь нэг ийм л зүйл байгаа шүү дээ. Өөрөөсөө бас л нэгэн тал ярьж байгаа юм шулуухан л ярих хэрэгтэй. Бид нар Чингис бонд ч гэдэг юм уу, Самура бонд эдгээр бол дандаа эргэлтэнд орсон. Зам болсон ч гэдэг юм уу те. Үйлдвэр 500 гаруй үйлдвэр ашиглалтанд орсон байж байна. Өнөөдөр энэ хугацаанд. Энэ бол эргэлтэнд ороод эргээд одоо явдаг эдийн засгийн эргэлтэнд ороо явчихж байгаа. Гэтэл Хөрлөбаатар гишүүний яриад байгаа хүү яриад байгаа. Энэ ямар хүү вэ гэхээр дотоодынхоо төсвийн алдагдал дутагдлыг дотооддоо бонд гаргаад нөхөж явсны үр дүн. Тийм үү? Яагаад тийм вөхөр энэ бонд чинь хүү өнөдөр 15, 16, бараг 17% хүрж байгаа. Энэ юунаас үүдэлтэй? За би зөвхөн хамгийн наазахын жишээ хэлэхэд 11 онд одоо би жил гишүүн байгаагүй. 11 онд одоо манай энэ 76 дотор зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэр дундаа одоо манай хөрлөө гишүүн тэр үед одоо засгийн газрын хэрэг эрх газрын дарга байсан. Тийм ээ? Тэгээд мөн ялгаагүй манай намын одоо баяр цогт сангийн сайд байсан. Энэ нөхдүүд тэр үед л байсан шүү дээ. Тэр үед анх энэ төсөв 12 оны төсвийг батлахдаа хөөсрүүлж авчиж хичнээн их 80 төгрөгийг авчиж орлого дээр нэмж тавьж явсан. Тэгээ 12 онд шин засаг гарч ирэхэд хамгийн анх төсөв тэ нэг их 80 гаруйгаар тасарсан. Хамгийн анх. Тэр нь 11 онд төсөв батсны үр дүнд багхгүй. Тэгээд тэр 1.1 одоо 2 их 80 ч үлээ тэрийг дотоод бонд гаргаж хаагаал энээс эхлээд энэ юм чи яваад 3.8 их 80 болоо явцсан. Энийний хүүг саяны тоочин бол яг энэ багхгүй. Ерөөсөө. Өмнөх засгийн газрыг үеэс дамжиж ирсэн. Ихсэн л юм багхгүй. Тэгээд би түрүү хэлээд байгаа танаа манаа гэж яриад хэрэггүй. Тийм ээ? Энэ улс төрөө болчихоо. Одоо яаж хийж байгаад энийгээ зөв болгоё. Тийм. Саяны одоо Хөрлөбаатар гишүүний ярьсан юм чинь тоо хараад ярьж байгаа шүү дээ. Гишүүн бол. Тэгвэл бас л нюанстай л байгаа байхгүй юу? Хаанаас үүдсэн бэ? Их үүсвэр нь хаанаас яаж гарсан бэ гэд ингэж явах юм бол тий? Үнэхээр одоо энийг зөв болгоё гэж байгаа бол төсөв мөсөв батлахтаа тэгвэл бүгдээрээ энийгээ яриад зөв батлах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Одоо зөв батлаа. Одоо тодтгол гэд одоо тодтгол оруулаад ирэхэд энэ гişүүд юу гэх гэхээр тэр оюутны мөнгийг нэм, энийг нэм, энийг нэм, энийг нэм, энийг нэм гэл бүр байхгүй болохгүй тий. Тийм учраас одоо бол тодтгол оруулах болохгүй. Тий. Аюул болно. Тэгэл энийг гээл баах юм нэм бөөн халамж бөөн юм ингээд нэм гэтэл Монгол улс чинь өнөөдөр зах зээлийн эдийн засгаар хөгжиж байгаа улс. Халамж чинь өөрөө эдийн засгийн тэлээд улс нь баян болоод ирэхээр халамж дагаж гардаг болохоос биш. Одоо ямар ч боломжгүй байхад аваач халамж гээд ингээ яваад тэгээд тэр чинь харин одоо өстой нөгөө нэг урдны засгийн газар тэр чалкод өр тавиад мөнгөө зүгээр тараагаад өгсөн. Би яг чалког асуух гэж хэлээ сая. За. Тэр өр дууссан уу? Жаах юм үлдсэн л байдیں۔ Тийм. Тэгэхдээ ер нь бол Алтан уугийн засгийн газар, Сайхан бэлгийн засгийн газар энэ өрийг л ерөнхийд нь дарж байгаа шүү дээ. Энэ Эрдэнэс 5-7 гэж хувьцаа бас амилахгүй байгаа одоо хүмүүс яриад байгаа шүү дээ. Энэ 1072 хувьцаа маань үгүй аргагүй шүү дээ. Тэр чинь олсон ашгийг аваачаад тэр чалкогийн өрөнд өгөөд ахаар чинь яаж тэр хүмүүс чинь тэр хувьцааныхаа ногдлоо ашиг явах вэ? Тэгээ авсан мөнгөө шууд тараацсан. Тараацсан. Тэр бол жинхэнэ өр. Тэр бол жинхэнэ өр байхгүй. Ягаад тэр их ч удаа гайхамшиг гэж яриад байгаа шүү дээ. Анх удаа улс төрийн нам сонгогчтой амлснаа биелүүлсэн. Харин тэгэхээр тэгээд тэр чинь өөрөө эдийн засгийн хувьд бол маш бодлогогүй л алхам шүү дээ. Ер нь бол тэгтээ тэр тухайн үеийн зүгээр би мөрийн хөтөлбөрүүдийг ингээл харж байхад 8 онд те 1 сая төгрөгийн хувьцаа. Энэ бол уг нь болж байгаа байхгүй юу? Хувьцаа хэлбэрээр. Тэгсэн яасан гэхээр манай нөгөө сөрөг хүчин маань сая 500 мянган төгрөгийг бэлэн гэд амлчихсан. Кашаар гэд амлцсан. Батламж тараацсан хэрэгтэй. Тий. Батламж тараацсан бүр. Зайлвал одоо манай ахын дүртэл байдаг байхгүй. Авдрандаа ингэж хийцэн нөгөө батламжийн.
аваач хийцэн нэг эрэгтэй эмэгтэй хүүхдийн дээлтэй нэг зурагтай батламж аваач хийцэн. Тэр бол бэлэн кэш гэдэг. Ардсан нам бол уг нь хувьцаа хэлбэрээр гэсэн баггүй. Тэр нь айгүй бодлоготой хувьцаа хэлбэрээр. Гэт ингээд явцсан чинь ингээд буруу явцсан. За тэгээд нөгөө хамтарсан засаг болонгууд чинь хоёулаа юугаа амлалтаа биелүүлэхээс өөр аргагүй болно. Яах вэ? Тэгжил 12 оны 1 сард ардсан нам засгаас гарцсан. Ардын нам дангаараа засаг байгуулад ингээд цаашаа явсан. Тэнгүүд тэр гэрээ хийсэн, мөнгө авсан тараасан. Ертөсөл тэр шүү дээ. Тэр чинь тэгээ би хэлээд байгаа шүү дээ. Одоо жишээл Чингис Бонд гэдэг зам гэдэг. Хүн зам руу явах гэж мөнгө хийдэг гэдэг. Үгүй зам руу хийлгүй гэдэг. Наад зах нь одоо манай Арангай аймаг замтай болсноороо эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сүүлийн 2 жил өсөж шүү дээ. Өсөө явж байна. Хүн ам өсөж байна. Мал өсөж байна. Зам дагаад тэр чинь хөгжөөд ирж байгаа байхгүй. Улаанбаатар хот гэж ярьж байна тийм ээ. Улаанбаатар хотын одоо та түрүүн дугаарын хязгаарлалт ярьсан. Дугаарын хязгаарлалт гэдэг чинь одоо яг ийм үед бол байдаг юм байхгүй. Европын орнууд ч гэсэн байсан шүү дээ. 80-д онд яг эд нөгөө нэг машины бүүн болол ингээл явж байхад Бэлэг, Голланд ч гэдэг юм уу те. Ингээл явсан. Тэр үедээ иргэдэн дэрийг ойлгол ухамсарлал ингээл явж исэн. Мэдээж хэрэг тодорхой хэмжээнд дэд үтс хөгжөөд зам энэ төр хөгжөөд ингээд ирэхээр тэрийг аваад явчих болох байхгүй. Тийм учраас одоо юу гэдгийг яг одоо ингээл яриад явахаар бүр ингээд юу руу бол орчоод байна л да. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн байдлаар энэ юуныхаа бодлогыг л одоо би дахиж л хэлэх гээд байгаа нь төсвийн бодлогын юм бол зөв болгоод явуучих юм бол бүх юм окей болоод явчихна гэж бодоод байгаа шүү дээ. За тантай ярих юм маш их. Гэхдээ бидний нэвтрүүлгийн эхний завсрал хугацаа болсон байна. За. Тэгэхээр түр завсарлаад эргээд хоёлаа ярилцсана. За. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өглөөсөө дэлгэрсэн хадган дээр ерөөл шингээсэн өглөөсөө буурлэжийн үрсэн цайлдаг өглөөсөө буян дөрчлөнд үлзий бэлэгдэх өглөөсөө You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Цаг үеийн хамгийн халуун хэцүү сэдв офшор гэдэг нэг сэдв байна Монголын улс төрд. Офшор данс, офшор банк, одоо офшор компани хувьцаа эзэмшигч гэдэг. Та энэ талаар юу хэлмээр вэ? Танаа намдч байна, нөгөө намдч байна. Тэгэхээр ер нь одоо бол яг л офшороор л амьсгалж ийн л даа хүмүүс тийм ээ. Зөв Дэлхийн ойлголттой. нийт ганц Монгол биш. Тийм зөв ойлголттой байх ёстой баг. Ер нь би бол зүгээр энийг ёс зүйн хувьд ёс зүйтэй л холбомоор байгаа. Яг тэгэхээр энэ зүгээр байхгүй юм бол биш шүү дээ. Ухаандаа бизнес эрхэлж байгаа дорж бол тий өнөөдөр энэ ямар үед гол төлөв хэрэглэгддэг вэ гэхээр одоо жишээ нь манай улсын иргэн Австралид ч юм уу нэг хөрөнгө оруулъя гэж бодъё л да. Эсвэл тендерд оръё гэж бодъё. Тэ эсвэл одоо Канадад ч гэдэг юм тий. Тэгвэл одоо энэ офшор бүст компани байгуулад ингээд ордог л зарчим гэж биднийг одоо сургуульд багтал тэгж зааж өгч ирсэн. Тэгээ би ч өөрөө нөгөө эдийн засагч хүн сургуульд бол их л энэ талаар ярьдаг байсан л да. Гэмт хэргийн чанартай юм бол уг нь биш. Тэгтээ ёс зүйн хувьд бол төрийн өндөр дээд албан тушаал хашиж байх үедээ энэ төр ийм компани байгуулсан байвал энэ бол жоохон онцгой асуудал шүү дээ. Тийм ээ. Сангийн сайд байсан хүн одоо жишээ нь баяр цагт офшор бүр данстай байна шүү дээ. Офшор компанийн хувьцаа эзэмших компани байгуулах нэг хэрэг. А бүр данс одоо Швейцарын банкнд очиж данс нээх гэдэг бол бас нэг тустай хэрэг л дээ. Тэгэхээр компанийхаа нэр дээр байлгүй дээ. Компанийн нэр дээр байгуул. Тэр компани өөрөө. Тэгэхээр харин нөгөө офшор компани гэж ерөөсөө офшор данс гэдэг юм бол хэцүү л дээ. Тэгээ компаниар дамжуулж л хийж байгаа. Зүгээр тухайн хүн тэр одоо компани хизээ нэгдсэн байна гэдэг. 3 хоногийн дотор нэгээл данстай болол сая доллар хийгээл мартчихж байгаа байхгүй. Гэтэ сангийн сайд байх таа шүү дээ. Байх таа юм. Яг сангийн сайд байх таа юм. Би тэрийг сайн мэдэхгүй юм л.
Тэгэхээр тэгэл ёс зүйтэй л холбоно. Би бол одоо манай Монгол улсад хууль байхгүй шүү дээ. Энийг хориглосон, энэ болохгүй гэсэн ингэсэн тэгсэн мэдээж зогтож болохгүй гэсэн хуультай. байгаа л да. Тийм. Гэхдээ офшор гэдэг нь бол байхгүй. Энийг зохицуулалт бол альваа нэгэн улсад бол байхгүй. Тэгэхээр би зүгээр нэг зүйлийг хэлээ. Одоо та ингээд намайг баяр цогтгээд ингээд яагаад нь штэ. Баяр цогтоос гадна төмөн үнэл гараад байгаа шүү. Байна. Хоёул нэрлэх юм уу? Бүгдийг яг нэрлээд ганц зэрэг байна. 6 компанитай хүүн одоо их хурлд нэр дэвших гээд байна. Ерөнхий сайд байсан 2 ч хүн байна. Тийм. Тэгэхээр харин би дахиад хэлье. Өнөөдөр Монгол улсад тийм хуулийн зохицуулалт байхгүй учраас тодорхой хэмжээнд ёс зүйтэй л байх хэрэгтэй байх. Ер нь бол жишээ нь одоо ухаандаа 90 онд офшор компани байгуулчаад 2000 онд одоо сайд болсон бол одоо энийг бол холбоход бас хэцүү л дээ. Гэтэл яг тухайн албыг хашиж үедээ ийм зүйл хийсэн ийм компанид одоо хөрөнгө оруулсан ч гэдэг юм да. Энэ чинь ерөөсөө татвараас зугтгал нэг л хэлбэр л дээ. Нэг л хэлбэр. Гэхдээ Монгол улсад яг энэ офшортой холбоотойгоор тодорхой хуулийн зохицуулалт алга л да. Ер нь аль ч улсад байдаггүй. Миний мэдхийн зүгээр Европ парламент ч юм уу те одоо бусад газрууд ийм асуудал холбогдсон байна. Холбогдсон улсууд тийм байхгүй гэж байгаа. Холбогдсон улсууд бол ерөнхийдөө голцоо дандаа л албан тушаалаасаа татгалцдаг ч юм уу те. Ийм л одоо санкцтай л байдаг штэ. Тэгэхээр манай Монгол улсад бол ямар санкц гэдгийг тухайн хувь хүний л асуудал байх. Би бол одоо ямар тэр энэ гэдээ яриад байхад бол хэцүү штэ. Ямар тэр хүний өмнөөс ярилттай нь биш, ингэлтэй нь биш тийм ээ. Танд өөрт чинь офшор компани байна уу? Офшор компани хувьцаа эзэмшиж байгаа юу та? Надаа бол байхгүй. Үнэн үү? Үнэн надаа бол байхгүй. Тий. Надаа дахиад нэг баримтаар гараад ирвэл яах вэ? Тийм боломж байхгүй. Хуурамч харал гаргадаг юм бол. Ялангуяа би бол улс төрд 2008 онд орсон шүү дээ. Тий. Тэрнээс хойш одоо хэдэн жил болж байна? 8 жил болж байна. Тий. Тэрнээс өмнө бол тийм офшор гэж мэдэх ямар ч үндэс байхгүй. Би ч бас харьцангуй залуу хүн шүү дээ. Тийм учраас тийм юм бол байхгүй. Тий. За хан ресурсын 70 сая $70 өр манай засгийн газар дээр буулаа. Таны хэвлэлд өгсөн тайлбарыг харахаар би шууд 70 сая $70 бол төлөхгүй ээ. Гэхдээ дундын дансанд байгаа. Тэд нар манад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр дараа төлнө гэж та ярьслага өгсөн мэс. Тэр гэрээгээр хүлээсэн үүрэг гэдэг нь юу юм? Нэгэнд арбитрийн шүүхийн шийдвэр гарцсан биз дээ. Ер нь бол нэг ийм юм байгаа шүү дээ. Арбитрийн шүүхийн шийдвэр бол ямар ч үйл маргах зарчмаар болгох ёстой. Биелүүлэгдэх ёстой. Зүгээр мэдээж хэрэг гомдол гаргасан талтайгаа тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрүүл болно, тийм ээ. За одоо ингэгээд зүгээр хаан ресурсын хувьд хүмүүс бас нэг буруу ойлголт аваад ах шиг байна. Одоо энэ сайхан мэлгийн засгийн газар ч гэдэг юм уу, алтан үеийн засгийн газар ч юм уу, одоо энэ л одоо мөнгийг өр тавиал ингээл өгсөн юм шиг л ойлгоод байгаа байхгүй. Энэ бол 2009, 10, 11, 12 оны тий 11 ондоо ер нь 10, 11 онд гаргасан буруу шийдвэрийн үндсэн дээр ийм одоо арбитрийн шүүхийн шийдвэр гарсан л гэж ойлгож байна. Баярын засгийн газар уу? За ер нь баг тэгж хэлж болно. Тий. Тэгээд арбитрийн шүүхтэр ялагдсан тохиолдолд одоо за тэр засгийн газрын юм чинь манай засгийн газарт хамаагүй гэж ярихгүй шүү дээ. Монгол улсын л засгийн газар. Тийм учраас энд бол бид нэр их болгоомжтой хандах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт бид нэр өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт маш муу болсон байна гэж яриад байгаа шүү дээ. Өнөөдөр бид нэр гадаадын хөрөнгө оруулагч нарт бас ихтгэл төрүүлэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол улс хөгжихгүй. Аль ч улс гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжихгүй. Тэгэхдээ зөв гэдэг юм л байх хэрэгтэй шүү дээ. Зөв л гэдэг юм байх хэрэгтэй. Тэрнээс биш одоо хөрөнгө оруулалтыг оруулж ирж байгаа нь ингээд бүх юмаа тавьж өгөөдэй гэсэн үг бол бас биш. Тэгэхдээ харилцаа ашигтай байх хэрэгтэй. Энийг бас ойлгох хэрэгтэй шүү дээ. 100% монголчууд ашигтай, нөгөө нөхдүүд ашиггүй бол хинч орж ирэхгүй тийм ээ. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр ингээд хөгжихгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд бол засгийн газар тодорхой хэмжээний жест үзүүлэх хэрэгтэй. За бид нэр ийм юм байна шүү. Хаан ресурсын хувьд бол үндсэндээ арбитрийн шүүхтэр ялагдсан. Бид нэр 4 сарын 5 гэдэг энэ оны 4 сарын 5 гэдэг ерөнхийдөө энэ асуудал шийдэгдэг бол манай одоо Монгол улсын өмчийг битүү өмчлөхээс ахуулаад одоо нэлээд юм болж эхлэхээр болцсон байсан. Тэрнээс энэ болор өгөхгүй гэл тэгэнгүүт заа гэж хүлээгээ суухгүй шүү дээ. Тэд нар чинь шийдвэрээ биелүүлээл явна. Энэ Монгол улсын хуулинд ч хамаагүй энэ бол олон улсын арбитрийн шүүхийн шийдвэр. Нөгөө тал тодорхой үүрэг даалгаврууд гэдэг маань юу байсан гэхээр бид нэгэн тохирлоо тийм анх $350 сая нэгсэн. За ингээд энийг ингээд багсгаал хэлцээр хийж ингэж явсаар байгаад хамгийн сүүл 106 болоод одоо эндээс бол наашчгүй цаашаачгүй болоод ингэж байж байгаад тэгээ одоо энэ хэлцээр ингээд явагдаад ингээд даал болоод ингээд шийдвэр дуурайд байгаа юм байна. Тий. За одоо яах вэ гэхээр тэр нөхдүүд маань
тодорхой одоо маш олон газар гомдол гаргаад ингээд нэг бөө юм байгаа шүү дээ. Энэ бүх юмнуудаа л татаж авах хэрэгтэй. Тэ? Ямар нэгэн байдлаар Монгол улс дахиад ямар нэгэн одоо шүүхэд дуудагдах ч юм уу те яг энэ асуудлаар дахиад одоо төлбөр нэхэгдэх ч юм уу ийм юм байхгүй байх энэ нөхцөлийг л хангах хэрэгтэй. Энэ дээр бол манай хууль зүйн яам бол ажилласан тий. Одоо бол үндсэндээ хууль зүйн яам бол энэ гэрээгээ тохироод энэ асуудлыг шийдэгдсэн гэж ойлгож болно. Сангийн яам бол мэдээж яг энэ хуулийн юунд нь бол оролцохгүй л дээ. Энэ бол хууль зүйн яам гэдэг биелийн яам байж байгаа жинхэнэ хуулийн мэргэжлийн усуд байж байгаа. Энэ тал дээр бол нэлээд сайн ажилласан гэж хэлж болно. За Эрдэнэтийн захирлууд газрын дарганаар асар өндөр цалинтай одоо маш өндөр үнэтэй хороололд байр маяг авахар юм гэрээ мэрээс нь бол ил болсон нийтэд. Тэрний дараа та Эрдэнэтийг шалгах хэрэгтэй болсон гэж мэдгдсэн. Тэгээ шалгасан уу? Эрдэнэтийг сангийн яамны зүгээс ажлын хэсэг гаргаад шалгалт оруулсан. Шалгалтын дүн одоо нэгтгэгдэж гарч байгаа. Ер нь бол манайхны одоо эхний өгж байгаа мэдээллээр би бол зөвхөн юуг харав гэсэн гэхээр за нэгдүгээр тэр урамшууллын асуудлыг судлах гэсэн. Яагаад урамшууллын асуудлыг нэг шинэхээр ер нь өнөөдөр Эрдэнэт чинь 100% бас Монголын өмч биш л дээ. 51-49-оор ингээ яадаг. Тэр дүрм журамтай өөр ингэсэн дотоод журамтай ийм урамшууллын систем нь яаж явдаг. Энэ ажилчдаа хэрнээ алдцтай байдаг. Эсвэл зөвхөн дарга нар нь аваад дуусгачдаг юм уу те. Энэ бүх юмнуудыг л гаргаж ирсэн. Энэ одоо зөвхөн одоо энэ одоогийн байгаа удирдлагууд юм хийгээд байгаа юм уу? Эсвэл урд нь бас ингэж явдаг байсан юм. Ямар жишг байсан те? Урамшууллын систем мөн одоо захирлуудаа одоо байр авч өгдөг юм гэрээ юу өнтер нь одоо тэр үйлдвэрийн чинь дотоод журам дүрм гэж байгаа шүү дээ. Тэрүүгээрээ яаж зохицуулагддаг ингээд энэ бүх зүйлийг шалгаж үзээч гэсэн. Миний одоо өгсөн өдөртөмж. За энэний дагуу бол манай ажлын хэсэг очиж шалгачаад ирсэн байгаа. Энэ дүн бол нэгтгэгдэж гарч байгаа. Яг одоо бол гараагүй. Энийх удахгүй гарах бах. Гэхдээ энэ бол нэлээд олон жилийн юм үдсэн байгаа шүү дээ манайхан. Ганц 2 жилийн одоо те шууд ингэнгүүд одоогийн байгаа нөхдөд рүү бүр ингээд дайрдаг бол учир дутагдaltaй шүү дээ. Энэ ямар учраас юм байгаа? Яагаад ингэж авсан? Дөрөв нь юм байдаг юм уу? Журам нь юм байдаг юм уу? Орсууд нь яадаг юм гэд ингээд асар олон юм байгаа учраас энэ талаас нь нэлээд сайн үзэх нь зүйтэй гэж бодоод тэгээд энэ шалгалтыг оруулсан. Хамгийн гол нь энэ дэр танаа манаа гэж яахгүйгээр шалгалтын дүнгээ гаргах ёстой гэдэг миний байр суурь бол тийм баг. Тэ? Арчсан нам ардын намч гэдэг юм уу те? Үе үеийн захирлууд найлал намаас тавигдчихсэн ч бараг л улс төрийн пост чиг шахуу болцсон ирсэн шүү дээ. Саяхан болтол. Одоо харин өнөөдөр бол одоо мэрэгжлийн хүн өөртөө захирлыг хийж байгаа гэж би бол хувьдаа тэгж ойлгож байгаа. Тэгэхдээ энд ямар учир дутагдал байна тэрийг үзье шалгая гэдэг. Ер нь дүрийн өмчийн хороо татан буугдаад чиг үүргэн гол чиг үүргэн манай яам дээр ирсэнтэй холбоотойгоор энэ шалгалтыг хийх нь зүйтэй гэж бодсон л доо. Яг тэгвэл энэ сошиал медиагаар болон одоо ерөнхий хэвлэл мэдээлэлээр бол нэлээд шуугцсан учраас энийг нэг үсээ ил болгоод ингээ явах зүйтэй байх гэсэн ийм л бодлоор шалгалт оруулсан. Энэ дүн бол нэгтгэж гарахаар нь бол олонд зарлана. За асем болох гээд юу хаяан төрөдөрлээ. За энд нийтдээ Монгол улс хэдэн төгрөг гаргаж асем зориулж. Асемийн хувьд бол зур ерөнхий ач холбогдлыг бол хоёулаа яриад илүүцсэн үстэй тийм ээ. Ер нь бол энэ за ач холбогдлын хувьд бол энэ бол ер нь жоохон яри. Үзэгчдэд гэхдээ маш бага хэмжээнд Монгол улсыг бол энэ бол дэлхийд таниулах маш том арга хэмжээ. Ер нь бол бид энэ асемыг хүлээж авснараа дараагийн одоо жилд нэг дор хаяж нэг 2-3 ийм томоохон хэмжээний арга хэмжээнүүд авах боломжтой болно. Монгол улс энэ өөрөө их өндөр ач холбогдолтой. Ер нь Монгол улсын гадаад бодлого ер нь ийм байх хэрэгтэй. Монгол улсын гадаад бодлого тий өнөөдөр энэ том одоо хөршүүдийн донд ийм газар зүүн байралтай ийм байгаа үед бол бидний гадаад бодлого маш их тийм уян хатан тий одоо гадаад бодлоготой бол нэлээд их ач холбогдол өгөх ийм зайлшгүй шаардлагатай. За асем бол ингээд ач холбогдол бол өндөр. Өнөөдөр та сая хэллээ ямар зардал гарч ив яач вэ гэдэг ингээд ярьж байна те. Ер нь бол улсын төсвөөс бид нар аль болох энэ асемийн зардлыг бол бага гаргаж байгаа. Улсын төсвөөс нэг 21 тэрбум төгрөг энэ оны төсвүүдээр батлагдж гарсан. За энэ бол өнөөдрийн хувьд бол нэг 40 орчим хувийн гүйцэтгэлтэй ингээд явж байгаа. Тий. Тэгээ ер нь өнөөдрийн хувьд бол манай Монгол улсад бол энэ асемийн энэ хуралд тий дээд түвшний болон за сангийн сайд нарын сая одоо парламентын энд бол оролцож байгаа оролцоо маш өндөр байна. Маш өндөр байгаа. Сангийн сайд нар ягтч мөн тийм байхаар байна. 6 сарын 9-10 болно шүү дээ. Бүр том нь бол 7 сард болно. За энэ дэр бол одоо бид нар хамгийн гол нь бэлтгэл ажиллаа сайн хийх үүрэгтэй.
үүрэгтэй. Энэгээр Монгол улсынхаа энэ сайхан зочломтгой чанар энтэйгээд энэ бүх юмаа харуулах хэрэгтэй. Энэ дэлхийд даяар Монгол улсыг харна. Энэ Монгол улс те ямар хүмүүс байдгийг, яадгийн, хөгжил нь ямар байгаа юм те. Энэ бүх зүйлийг харна. Дэлхийн одоо удирдагч нар юм те. Одоо жишээл Японы ерөнхий сайд ч гэдэг юм уу те. Одоо Оросын ерөнхийлөгч, за Германы канцлер гэдэг. Энэ бол том боломж. Энэ боломжийг бид нэр ашиглах хэрэгтэй. Эндээ бол жишээл зарим нэг хүмүүс бухимдаад байгаа юм л та. Ер нь ихэнх нь бухимдаж байгаа шүү дээ. Ямар их мөнгө цацдгийг энэ асын хинт хэрэгтэй юм гэдэг. Уу яг энэний үр дүн гарна л да. Тэгээ гараад ирэхээр хүмүүс өөрсдөө л анзаарах байх л. Одоо жишээлбэл тэгнэ ингэн гэд ингээд яриад байхад бол асамын үр дүн ч нэг амьдрал нэг мэддэхгүй байхаа зүгээр би зүгээр ингээд тайлбарлачвал яад юм гэж бодоод байдаг шүү дээ. За одоо гадаад харилцаа дэлхийд таниулах гэж ярихаар хүмүүс нэг хүлээж авахгүй. Зүгээр энэ магадгүй тусгаар тогтмол асуудал юм шүү. Монгол асам зохион байгуулсан орныг сир шиг одоо юу гэдэг крем шиг төрөмгийлэх юм уу? Ингэдэггүй л байхгүй юу гэд хэлж бол одоо тэгэхээр би харин танаар л зөв хэлүүлчихлээ л дээ. Би надаас ийм үг гараад ирэхгүй л дээ. Тэгэхээр та өөрөө хэлчихтгэл их зөв. Ер нь бол би сая хэлсэн шүү дээ. Гадаад бодлогын ер нь одоо манай л одоо тусгаар тогтнол аюулгүй байдал ч гэсэндээ нөлөөтэй юм аа л гэдэг. Торчхон хэлэхэд л төвд шиг байж байгаад нэг мэдхэд эзлэгдсэн сууж явахгүй л гэсэн үг тийм үү? Ер нь бол тийм. Энийг та угаасаа аюу сайн мэдж байгаа хүн байна шүү дээ. Тийм. Гэтэ би ийм их мөнгө зарж байгаад нь дургуй байгаа. Тийм яг мөнгөний хувьд бол яг одоо ингээд төсөвдөр ингээд аваад үзэх юм бол яг ийм хэмжээний зардал гаргаад асим зохион байгуулахад бол Монгол улс болно л гэж үзэж байгаа. Болно гэж бодож байна да. Би бол яг эдийн засгч хүний хувьд бол эдийн засгийн үр ашигыг бодсон ч гэсэндээ ийм хэмжээний юу бол бид нар бол аль болох хандив тусламж ийм зүйлээр хийгдэж байгаа шүү дээ ер нь бол. За нэг ийм бичиг байна. Олноо шилэн цогоо гэж алдаршсан хүн байна. За энэ сангийн яамд доллараар цалинждаг хүмүүс байна гэд юуг энэ хүснэгтийн альбан бичигтээ гаргачих та. За энэ хараа улсын төсөвт энэ үү. За ийм байна. Хөгжүүлэлтийн ажлын зардлын задаргаа гэдэг. Ийм их доллараар цалинждаг хүмүүс байна гиндэ. $5,000, $2,000 нарийн бичгэн бизнес шинжээ чинь гэдэг. Энэ тэгээд юу байна л да манай цогоо тэгээд төснөгтэй нэгдүгээр бүтнээр нь дахиад аль биесэл эндээс харах юм уу? За та эндээс харсан болно. Дэлгэцэн дээр харах болно. За энэ ийм л юм байна л да. Зүгээр нэгдүгээр би зүгээр шууд ингээ харахад 14 оны 8 сараас 14 оны 12 сар гэж байна. Тэр дээдх юм дээр нь тийм байгаа үз? Тийм байна. Тий. Тэгэхээр энэ зүгээр нэг төслийн нэгжийн л юм байх шиг байна. 14 оны 8 сараас 14 оны 12 сар хүртэл хэрэгжсэн төсөл. Аа тэгээд зүгээр менежер, эмтэй ахлах мэрэгчлэлт нарийн бичиг энтергээд ингэчгэр би энийг чинь ойлгоход айгүй хэцүү байна л да. Дээр нь одоо энэ ямар төслийн те үүнээс гингүүтэй ингээ бичсэн байгаа шүү дээ. Энэ 16 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гээд Монгол Улсын засгийн газрын тогтоол гээд улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулагдах гэхээр он сар зөрүүл он л да. Тийм тэгэхээр энэ бол ягаад ч биш байхгүй. Бид нар энэ араа гайл татварын мэдээллийн технологийн төв гэж бол байгуулсан юм. Энэ нөөтийн хууль мөл тэ энэ юмтай холбоотойгоор гайл татвар нэгдсэнтэй холбоотойгоор энэ улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулсан. Энэ бол энэ жилийнхаа төсөвт багтаад санхүүжигдээд гайл татврынхаа ерөнхий газрын төсөвт багтаад санхүүжигдээд явж байгаа. Энэ доллараар цалинжиж байгаа хүн нэг ч байхгүй. Энэ яг одоо төрийн албан хаагч ямар сүлжээгээр яаж цалинждаг вэ? Энэ үгээр цалинжаад энэ юун дотор явж. А энэ бичигчин болохоор 14 оны 8 сараас 14 оны 12 сар гэж шүү дээ. Тэгээ энэ нь болохоор 16 он гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь хоёр хамааралгүй хоёр бичгэл байна л да. Тэгээ энийг заавал ингээд би хамааралтай гэж буруу тайлбарлаж явах бас магадaltaй. Тийм үү? Буруу өөр дээр үү? За би тэгвэл нөгөө цогоотойгоо уулзъя да гэж бодсон. Тэгвэл хэрэггүй. Уулзаарай. Энэ гайгүй цогоо дээр чинь ойлголцдог шүү дээ. Тий. За би таны тухай уншаад их сонио юм олж мэдсэн. Та 3 үед амжсан сайд юм байна. Таны өвөө сайд дэд сайд байсан юм байна. Таны аав сайд байсан байна. Та өөрөө сайд байсан. Энэ их сонин тохиолдол. Та өвөө аав хоёрын тухай манай үзэгчдэд ярьж өгөөч. Тий, энийг одоо сүүлийн үзэгчд нар л их асуудаг болчиход байгаа. Тэгээд сонин тохиолдол. Ер нь бол яг хуу энэ бол зүгээр сайхан хувь тохиолдол юм гэж би боддгийн. Тэрнээс эн чинь нөгөө нэг өвлөгддөг юм биш үү? Өвлөгддөг албан тушаал биш. Тэгээд эн чинь бид гуруула 20 хэдэн жилийн зайтай энэ ажлыг хашсан байдаг. Миний өвөө аав хоёр бол улс төрчд биш.
Тэр үеийн сайднаас ч улс төрчид байгаагүй яг мэрэгжлийн одоо тийм хүмүүсээс. Товчхон хэлэхэд өвөө аав хоёр маань бол Монгол төрийн төлөө Өвөө гэж хин гэж хүн байсан. ийм хүмүүс. Өвөө маань Сэд Очир гэж хүн байсан. Тий. Тэгээд манай өвөө бол ер нь аж ахуй талын одоо тухайн үеийн яамны дэд сайд олон дэд сайдтай байлаа шүү дээ. Тэгээд манай өвөө чинь тийм аж ахуй хариуцсан л дэд сайдар тий санхүү хариуцсан дэд сайд тиймэрхүү л одоо албыг их олон жил ашигсан ийм л хүн. Ерөөсөө социализмын үед ямар хүмүүжлэлтэй хүн байсан. Яг тэр л тийм л хүн. Ерөөсөө цэвэр төрийн төлөө л одоо ажилдаг л ийм л хүн байсан. Маш их одоо ялангуяа би бол өвөөтэйгээ маш их хугацаа цаг өнгөрөөсөн байдгийн. Тэгээд ер нь зөв явах, шударга явах энэ талын юм их ярьдаг. Манайхан ч нэг тийм цэцэн цэлмэг өгөхтэй хүмүүс байхгүй л те. Тэгэл ерөнхийдөө нэг ингээд тий за ингээд зөв явах хэрэгтэй хамгийн гол нь хүн харьцаа гэж өвөө маань их ярьдаг байсан. Хүний харьцаа тий хүн болгонтой адилхан харьцаа. Тэр хүн тэр тусмаа чамайг хүндлэн ийм гэдэг ийм зүйлийг бол маш их ярьдаг гэсэн. Хүний харьцаа гэдэг маш чухал тий. Энийг ч гэсэн эргээд аав маань ч гэсэн их ярьдаг байсан. Гадагшаа оюутан болоод очиж яхад энэ төр тий. Одоо ямар нэгэн байдлаар арьс өнгөөр ч юм уу бити ялгаж хүмүүстэй харьцаж байгаарай. Ингээд бүгдээрээ надвал чинь адилхан хүмүүс шүү. Тэг тусмаа чи илүү хүмүүсийн хүндэтгэлийг хүлээнэ гэдэг. Иймэрхүү зарчим ярьдаг тийм л хүмүүс байлаа. Тэ ямар нэгэн одоо жил улс төрчид биш үү те. Хүмүүс ярьдаг байхгүй одоо өвөө аав гэх. Тэгэхээр за манай аав бол ялангуяа улс төр бол огт сонирхдаг юм байсан. Аав чи ямар яамны сайд байсан? Худалдаа үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж исэн. 90 онд гэдэг чи одоо яг л эд шилжилтийн одоо үед маш хүнд үед би одоо Бямсурангуйтай саяхан очиж уулзсан. Манай аавын засгийн газарт ерөнхий сайд байсан. Тэгээд 2 цаг гаруй юм яриад ингээд суухад аюу сайхан дурсамжууд аав минь тухай. Тэр үеийнхээ одоо засгийн газрынхаа баг хамгийн залуу нь байсан. Тэгээ ингээд ингэж ажилладаг байсан. Манай Баярбаатар ерөөс маш хүнд нөхцөлд ажиллаж исэн тэр үед одоо үйлдвэр худалдааны яам энэ зах зээлийн эдийн засгийн руу шилжээд ингээд явж исэн энэ үед хөөгөө явуулдаг байсан. Би гадагшаа очиод мөнгө олоод тэр ингээд тэргээл явуулдаг байсан. Тэгэхээр тэр залуухан одоо манай чинь тэр үед одооны миний байгаас хамаагүй залуу байсан шүү дээ. Тэгээд ингээд дурсаад ярихад бол их сайхан л байсан л да. Ер нь их хүнд үед тэр албыг хашиж исэн. Тийм өөрөө бас л эдийн засагч ийм л хүн л дээ. Тэгээ ер нь бол бас л нөлөө үзүүлнэ гэхээс илүү сургаал энэ төр гэл нэг тэгээд идэв юм да. Манай аав хоёр бол яриан дундаа ингээ яачин. Тэ өвөөг бол би дурсах тийм байсан бол аав бол надад их л юу хэлдэг байсан. Ямар нэгэн байдлаар чи хүнтэй ямар ч сэдвэр хаан ч гэсэн ярьж чаддаг л байх хэвээр. Төгс мэдэхгүй байж болно. Тэгтээ гээл ингэдэг байсан. Тэгэл нэг юм баахан ном их уншуулна. Тэгэл ингээл манайх ч нэг юм атлас центртэй байдаг. Тэгэл тэрэн дээр чинь нийслэлүүдийг цээжилсэн байдаг л. Одоо би хүүхдүүддээ цээжлүүлдэг байхгүй. Бүх улсуудын нийслэлийг одоо манай банд бол жишээл цээжээр юм хэлнэ. Тэгээ бол жишээл ингээд за тэгэл тэр уул хаамаа ингээл ингэ чинь номнууд уншуулна тий. Спорт гэдэг юм руу асар хүчтэй оруулсан намайг. Бүр тий одоо бараг л нөгөө нэг амар ингээд гүн ордог шүү дээ. Фанат болтол ингээд спорт оруулсан. Спортоор хичээлдэг шүү. Тий, ер нь манайхан чинь боловч ер нь чадахгүй спорт байхгүй гэж ярьдаг шүү. Гэхдээ нэгэнд нь ч тийм сайн биш. Тэгэл ер нь бүгднгийн ингээл барилдчих үзлээ шүү дээ. Бүхий секцэнд хүртэл явдаг байлаа тий. Хүн итгэхэд бэрх хөл өмбийг бол харин жаахан тоглодог байсан. Нилээн зохион байгуулалттай энэ төр бол нилээн тоглосон тий. Хэрв таныг ингээд Монголын төр гэнт заа чи дуртай албан тушаал аав. Юу хийх үү гэдэг боломж олгол та ямар албан тушаалыг авч юу хийх үү? Одоо шууд ингээд хэлэхээр хэцүү л дээ. Одоо бол яг энэ хийж байгаа ажлаа би бол энэ төсвийн тодтголыг л хиймээр байна. Үнэхээр яг энэ төсвийн тодтголыг би энэ Монгол улсынхаа эдийн засгийг те сэргэх энэ юм руу ямар ч улс төргүүгээр энэ төсвийн тодтголыг хиймээр байгаа юм. Одоо сонгуулийн өмнө бол энийг надаар хийлэхгүй тодорхой. Тийм учраас тэгтээ мэдээж хэрэг тодорхой хэмжээнд энэ төсвийн тодтголыг дараагийн одоо гарч ирэх улсууд хинч байж болно шүү дээ. Тийм ээ? Манайхан ч байж болно, нөгөө сөрөг хүчнийхэн ч байж болно, эсвэл хамтарсан засагч байж болно те. Эднэр ингээд энийг зөв хийгээсээ зөв хийх хүмүүс байгаа. Тэнд нэ энийг заавал ганцхан болор хийх юм биш шүү дээ. Хинч яг зөв бодолтой зөв энийг хийж байгаа улсууд бол хийчихнэ. Ингээд явхад манай одоо энэ эдийн засгийн сэргэлт их урдан явагдана. 17, 18, 19 оноос эхлээд юм их аятайхан явж эхлэх юм боломжтой. Бид нар энэ тогтолцоогоо өөрчилчмөр байгаа. Тэ? Хоёрдугаард ер нь бол энэ төлөөллийн гэдэг юм нэммээр байгаа.
Одоо жишээлбэл 76 гишүүн гэхээр 76 гишүүнээ нэмэх гээд байна гэд бити буруу ойлгоосаа. Хуучин нөгөө ардын их хурлын депутатууд гэж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл 300 хэдэн сумаас нэг төлөөл бүх хороодоос нэг төлөөл ороод энэ ардын их хурл гэдэг юм байх хэвээр. Эндээс хамаагүй зөв шийдвэр гарна. Энэ дундаасаа харин өстой тий 76 одоо гишүүнээ баг хурл гэж хуучин байсан шүү дээ. Тэр шиг ингээд би энийг бас Бямс Сүрэнгаатай ярьж байхад Бямс Сүрэнгаа бол энийг айгүй сайн тайлбарж өгсөн л дөө. Тэгээ ингэж явах юм бол их зөв юм шиг санагдчих. Гэхдээ энэ өөрчлөлт бол одоо дараагийн одоо гарч ирэх нөхдүүд л хийх зайлшгүй шаардлагатай юмнуудын нэг л дээ. Таны хийсэн ажлуудаас хамгийн хүнд ажил чинь ямар ажил байсан бэ? Ер нь бол зүгээр сангийн сайдын хуваар гэж байгаа юм уу? Эсвэл ерөнхий одоо ингээд Сангийн сайдын хуваар нэг хариулъя. Ерөнхийд нэг хариулъя. Анх сургууль төгсөж ирээд нэг хувьцаат компани шинэ бизнесийн мэргэжилтээр ажилд орж ирсэн. Бэлэгт сургууль төгсөж ирж байгаа хүн шүү дээ. Өөрийгөө улуутай амтан гэж бодож ирж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь баруунд ингээд сургууль төгсөд ирсэн. Нэг мундаг хил устан хүн гээл ороод ирсэн. Тэгсэн нэг компани гэдэг маань ерөөсөө л Оросоос бензин аваад Монголд зардаг ийм л нүсэр том компани байсан. Нүсэр том компани байсан. За ингээд ороод яасан. Одоо эргээд бодоход зүв байсан байна. Тэр үед бол намайг ингээд орсон чинь шинэ бизнесийн мэргэжил ингээл хөдөө явуулаад ирсэн. Томилт орж хичнээн жавч. Дөнгөж ажилд ороод ерөөсөө их сургуулиас төгсөж ирээл тий төгсөж ирэхдээ чинь бүр баруунаас ирж байгаа шүү дээ. Тэгэл ирсэн чинь ирээл баг маргаашийн өдөр Булган аймаг руу томилтоор явуулсан. Тэгэл ерөөсөө битүү нэг хэсэг томилтоор яв. Тэр нэг хэсэгхэн үе айгүй хүнд байдаг гэсэн. Тий айгүй хүнд байдаг гэсэн. Тэгэл одоо яанаа л гэж бодож байсан. Тэгээ одоо ямар сони юм бэ энэ ч одоо Европод сургууль төгсөөд ирсэн хүнийг хөдөө явуулаад байгаа юм тий. Үгүй яах юм гадаа таашаа явуулах юм. Орос руу явуулвал явуулна. Тий? Орос руу нэг удаа яваад гэрээгээ хийчихэл үрээд ирнэ. Оросоос бензин аваад Монгол зардаг ийм л компани байхгүй юу. Тэгээ яг хөө сүүлдээ бол мобилийн тоос мос гэл ингээл явсан л да. Тэр бол нэгдүгürt бас их хүнд байсан. За дараа нь бол яг хөө хувийн бизнес эрхлээд явж байхад бол гайгүй. Тэн дээр бол өөрөө бас нэг ингээд ажиллаад ингээ явсан тий. Ер нь аялал жуулчлалын бизнес өөрөө их зөв бизнес шиг надад санагддаг юм. Ингээд хийгээ явсан. Тэнд бол нэг хүндрэл учраагүй. Дараа нь ингээд төслийн удирдагч хийсэн нэг 2 жил. Тэр бол миний хамгийн одоо нөгөө ажлын хувьд бол хамгийн жаргалтай 2 жил байсан. Цагт баригдахгүй, амар өндөр цалинтай, улс төр мөр юу ч байхгүй. Тийм нэг 2 жил байлаа шүү дээ. Тэгээ ингээд явсан. Тэгээ гадаад яамны дэд сайд болсон. Гадаад яамны дэд сайд болоход бол харин их хүнд байсан. Тухайн үедээ ингээд ажиллаад ингээд залуухан ч байж. Одоогоос бол 8-9 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Ингээд явлаа. Тэгээд энэ чөлөө судалгааны хилцээрүүд, түншлэг хамтын ажиллагааны хилцээрүүд, энэ хилцээрүүдийг чи бүгдийг ахалж орж илаа. Тэгээ энэ ажлууд бол бас хөнгөн байгаагүй. Ялангуяа Европын холбоотой хийсэн түншлэг хамтын ажиллагааны хилцээртэй бол маш их хүч авсан ийм ажил байсан. За ингээд улсын их хурлын гишүүн тийм ээ. Ингээ явхад одоо тойрог ярихад тэгээ Арангаан аймгийн бид нар нэг юмыг ойлгохгүй улсын их хурлын гишүүн гэхээр л одоо заавал ямар хүн байх хэвээр. Тэрийг ерөөсөө ойлгох улсын их хурлын гишүүн гэдэг хүн бол энэ Монгол улсынхаа эрх ашигын төлөө ажилдаг тийм ээ. Хууль тогтоомж төсөв үеийн өндөр ажилдаг ийм л хүн байна. Арангаан аймгаас сонгогдсон гишүүн юугаар үнэлэгдэх вэ? Арангаан аймгийн юу нийгмийн эдийн засгийн байдал ямар болсон? Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд яасан? Энэ дээр л үнэлгээ гарна. Хөрөнгө оруулалт хэрэг хийгдсэн ингээд явна гэхээс биш өдөр шөнөгүй зурагтаар гараад микрофон харахаараа их хурал дээр гоноптарж үг хэлээл ингээд яваад байгаа улсууд бол биш гэдгийг одоо манайхын нэг эрхвиш ойлгодог болсон баг. Тэгээ их хурлын гишүүн гэдэг бол тийм ээ. За сангийн сайдын хуваар бол төсөв авч ороод төсвөө хамгаалж авч гарах бол үнэхээр хүнд байт юм бэл. Амар вэ нөө? Амар байт юм бэл. Их хурал дээр бол ялангуяа танаа манаа гэлтгүүд айран давшилна. Үгүй яагаад ховдод ингээд чи яагаад саяхан штэ ерөөсө хэдхэн хоногийн өмнө Азийн хөгжлийн банкар банкны хөрөнгөөр Арангаан аймагт юу байгуулна цэвэрлэх байгууламж байгуулна гэдэг их хурл руу аваад орлоо штэ. Тэгтэл манай сөрөг хүчнийхэн энэ сангийн сайд Арангаах учраас Арангаан аймагт цэвэрлэх байгууламж байгуулж байна. Энэ улсын эрх ашиг нийцэж гинүү гэж асуулт асуух байгаа. Үгүй Арангаан аймаг чинь Монгол улсын нэг хэсэг юм байх үстэй. Тэнд яагаад цэвэрлэх байгууламж байгуулж болдгоо ингээл хийж улс төр болоо явчихдаг байхгүй. Их мэдлэнгээр ингээд тэр төсвийг авч гарахад бол айгүй хэцүү байдаг юм л. Одоо тэгээ энэ тойрог жижигсэгдэг бүр буруу шүү дээ. Одоо хуучин жишээлбэл нэг дүүргийн одоо 3 гишүүн тэр дүүргийнхаа төлөө ярьдаг байсан бол одоо дүүргийн гишүүн 3 гишүүн чинь дүүрэг дотроо хувааж аваад ярьдаг болох байхгүй.
маргалддаг болно шүү дээ. Үгүй энэ манай тойрог дээр ингэсэн үү те. Аймаг мөн ялгаагүй. Манай суман дээр тэр суман дээр ингэсэн үү. Та эсрэг санал өгсөн үү? Уг нь тойрог бол том байх ёстой л гэж би бодоод байна. Ер нь яг юугаа байхгүй болгоо окей болж байгаа. Тэ? Одоо листтэй байхгүй болгоо. Тэгтээ томсгосон тойрогоороо байсан бол уг нь илүү хэрэгтэй л байсан. Би бол тойргийг бүр улам том болгох нь зүйтэй л гэж боддөг шүү дээ. Тэгвэл бид нэр арай илүү том юм ярина. Одоо бол яг тэгнэ. Одоо ингээд хуучин чинь нэг эрх ашигын төлөө явдаг байсан. Одоо бодъё л да. За хөвсгөлийн 2 гишүүн. Хоёулаа ингээд хөвсгөл гэж ярьдаг байсан бол одоо хөвсгөл чинь 3 болчлоо шүү дээ. 3 хүн өөр газар л ярина шүү дээ. Үгүй тэр сум руу нөгөөх нь тэрлүү гэдэг. Тэр сум руу зам тавина, тэр сум цэглэх станц байна гэдэг. Ингээд жоохон ухралт руугаа л орцсон гэж би зүгээр хувьдаа бодоод байгаа. Листийг байхгүй болгож болно. Тэгэхдээ тойрог жижигсгдгийг бол би нэг зөв зүйл болсон гэж юусоо бодохгүй байна. Лойр их орно. Дээрэс нь мөнгөтэй вагнууд айгүй их завшиж байгаа байхгүй юу? Одоо жишээл маншиг гарууд бол тэр амир офшортонгуудтай үзэхэд бол хэцүү шүү дээ. Тийм ээ? Та баян биш үү? Уу яг уу ямар утгаараа хэлэхээс шалтгаална та. Тэгээд нэг тийм жижүүрийн асуулт байхгүй надад чинь. Тэгэхээр хүн ингээл амар ярьдаг шүү дээ. Би их орноороо баян ингээл нэг жижүүрийн хариултууд байдаг та тийм ээ. Гэтэл зүгээр хөрөнгийн хувьд гэж ярих юм бол өнөөдөр болрих гэдэг айл ямар ч байсан одоо манай одоо би бол жижүүрийн бишийг ноцтой асууж байгаа шүү. Тийм үү? За. Тэгэхээр манайх бол ерөнхийдөө бизнес байгаа, тийм үү? Бизнес маань том биш, жижиг биш. Манай гэр бүлийг хангалттай аваа явцдаг. Болор өнөөдөр улс төрд орлоо гэд болрын одоо хувийн компани ажиллагаан зогсно гэж байхгүй шүү дээ. Үргэлжлэл явдгаараа л явна. Тэр хэмжээгээрээ бид нар бол өнөөдөр манай гэр бүл тий манай 5 хүүхэд бид хэд бол ингээл амьдраад хинээс гоохгүй амьдрах энэ нөхцөл болцоо бол байгаа. Энийг бол тэгтээ улс төрд орохоосоо өмнө босгочихсон байсан. Өнөөдөр бид нар зарим нэг ямиг буруу ойлгоод байдаг байхгүй. Одоо жишээл олигарх гэдгээ бас хүмүүс буруу ойлгодог шүү. Олигарх гэдэг чинь улс төрөөр баяжсан хүмүүсийг хэлээд байгаа байхгүй. Тийм үү? Олигархич нэг муу ойлгодог болчоод одоо офшор руугаа орж явнаа. Тэгэхээр харин тийм. Тэгэхээр одоо жишээлбэл Батулга гишүүнийг тэгж хэлж болохгүй байхгүй. Батулга гишүүн чинь бизнесмен байжгаад бүх юмаа босгоцсон байжгаад олигарх биш үү? Юу руу орсон байхгүй. Их хурл руу одоо улс төр рүү орсон тийм үү? Гэтэл зарим нэг гишүүдийн намтрыг уншихаар ямар ч бизнес хийж исэн гэсэн юм тэнд нь байхгүй. Тэгсэн мөртлөөсөө тасарсан баян багийнууд байвал энийг ч одоо юу гэж болох вэ? Ийм л ялгаатай. Миний хувьд бол яг уу ямар ч үсэн гэр бүлээ тижээх хэмжээнд амьдралаа босгочоод тэгээд улс төр орсон байгаа учраас ямар нэгэн байдлаар одоо тийм санхүүгийн асуудалд орно гэсэн ойлголт бол байхгүй л тийм. Та нэр дэвших үү? Би нэр дэвшин л гэсэн бодолтой байгаа. Тэгэхдээ нэр дэвшгийг эцсийн бүлэгт энэ маань улс төр нам шийднэ. Би даажвал нэр дэвшихгүй. Зарим хүмүүс бие даагч нарыг их зөв гэдэг юм. Бие даагч нар олон гарч ирээд бүр балрна шүү дээ. Тэр дэмий. Тийм. Гэхдээ ер нь бол одоо ингээд хандлага харахаар бие даагч нар дүгнэх гэсэн хүмүүс их байгаад шүү дээ. Гэтэл бие даагч нар чинь гарч ирээд бодлого айгүй хэцүү. Тэ? Засаг яаж байгуулах вэ? Хинтэйгээ нийлэх үү? Яах вэ гэл ингээд бүх асуудал хаширч байхгүй юу? Сонгогчд чинь хаширцсан. Харин тийм л байх л та. Тэгэхдээ ер нь бол энэ 7 хоногт нам шийдвэрээ гаргахгүй л үү? Дэвшгүй яг ер нь бол сангийн сайдын хуваар гэдэг яхад тухайн одоо СМ болгож байгаатай холбоотой ч юм уу те маш олон шалтгаан юугаар бол нэр дэвшээд ингээ яана гэхэд бол би хаана гэж хэлэхэд бол айгүй хэцүү болчихдог. Тэгтээ бол дэвшиж энэ хийж байгаа ажил те улс орныхоо төлөө ажиллана гэсэн юм бодолтой л байгаа шүү дээ. Танихаараа худалч хүн ер нь ямар байх хэвтэй юм? Худалч хүн гэдэг би зүгээр миний нэг зарчим байдаг шүү дээ. Худлаа ярих бол хүн болгон л ярьдаг тийм үү? За хаана явж гин? Энд явж гин гэж худлаа ярьдаг үстэй. Тий. Тэгэхдээ худлаа ярих чинь нэг хоёр л байгаа. Хүнд хор хөнөөлтөй худлаа ярих бол муухай. Үр дагавар нь хор хөнөөлтөй, үр дагавар нь те тэр нөгөө хүндээ муу үр дагавартай худлаа ярих бол энэ бол онцгүй. Зүгээр одоо нөгөө Носын фантазиоре гэдэг нэг ном байдаг шүү дээ. Тэрэн дээр яг энэ тухай бичсэн байдаг байхгүй юу? Худлаа яриад тэр нь ямар нэгэн байдлаар одоо буруу үр дагавар дагуулдаггүй тийм ээ. Одоо тийм байхад бол одоо окей л гэж боддог шүү дээ. Хүн болгон л ер нь байнга л худлаа яриад би одоо ихнэрдээ жишээлбэл хоолоо идсэн үг гэл тэгэхээр идсэн л гэдэг ч юм уу те. Эсвэл идэггүй те гих мэтлэнгээр одоо яг энэ шиг та сангийн сайдын хувьд худлаа ярьж байв уу? Гэхдээ одоо худлаа яг тоон дээр бол худлаа ярих хэцүү. Сангийн сайдын хувьд бол тийм үү? Ямар ч боломж байхгүй шүү дээ. Тийм. Хор хөнөөлгүй гэж би сая хэллээ шүү дээ. Одоо жишээ нь би саяны жишээ бол эцсэнгээ хэлчихэр чи манай ихнэр санаа мөрчиж байгаа байхгүй юу?
Оо за холоо идсэн юм байна. Тэ? Ингээд инхээр зөв худлаа ярьчихж байгаа биз? Монгол улсын эдийн засаг сайхан сэргэлт харагдаж байгаа гэд хүмүүсийг тайвшруулах худлаа ярьсан тохиолдол байхгүй. Тэгэж хэлж болно. Гэхдээ тэр нь өөрөө үндэстэй байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг чинь тэнэг хүн л биш бол ойлгоно шүү дээ. Гэтэл өнөөдөр бид нар он гарсаар ямар ололтууд байна гэдээ үзэхээр ололтууд байна уу? Байна. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү? Нэмэгдсэн. Монгол улсад итгэж гин үү? Итгэж гин. Итгээд мөнгө өгж гин. Тийм ээ? Тийм учраас энэ дээр бол сайхан байна гэж бүр хэлж чадахгүй. Тэгвэл сэрэх нөхцөл байдал харагч зөв явбал гэж байгаа шүү дээ. Зөөлөн замбуулын гэдэг шиг. Тийм ээ? Зөв л хийх хэрэгтэй. Энийг зөв хийдэг хүмүүс Монгол байгаа. Тийм. Тэр зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Сайхан. Таны энэ их хурлын гишүүн байсан 4 жил хамгийн муухай санагддаг өстой тийм аймаар юм юу байсан бэ? Гэхдээ нэг зүйл эхний 1-2 жил бол их тод харагддаг байл. Айгүй аимшигтай хэрүүлийн банкын хорооморон дэр. Тэг гараад ингээд айгүй сайхан хөтөлцөө тамхилаад ч юм уу ингээд явж идэг. Тэг би эхний үед бол нэг ойлгодгүйсэн. Дараа нь бол одоо тэгээд улс төрнөл гэдэг юм байлгүй. Би заримдаа одоо сөрөг хүчнийхэнтэй их хурал дээр жоохон маргаад биш хүнтэй нэг маргадаггүй л дээ. Тэгээ маргаад ч юм уу ингээд яг гарч ирээд асуудаг байхгүй. Гэхдээ энэ ийм ойлгомжтой юм яагаад ингээд идэв гэхээр өөдөөс улс төр л гэдэг. Тэгэхээр одоо тэндэл байдаг бах. Ер нь их хурлын гишүүд дунд чинь ингээд бүгдийг ингээд бас гарлуулад байхад хэцүү. Аль талд нь зөв хүмүүс байна. Аль талд нь болохгүй улсууд ч байна. Тэ? Ерөөсөө энэ хоёр намын чинь ерөөсөө идеологи одоо энэ хоёр нам юугаараа ялгархын гэдэг юм чи айгүй баг болчлоо шүү дээ. Тийм үү? Мөрийн хөтөлбөрийн хүртэл харахаар хоёулаа баг яг адилхан мөрийн хөтөлбөр гаргаад тавьчихдаг байхгүй. 12 онд тий? 12 он 8 хоёулаа халамжтай юу? Тий. Тэгэл аль нэг нь төрүүлээд гаргана. Ер нь миний ингээд ажиглаад байгаагаар мөрийн хөтөлбөрийг ер нь арчсан нам дандаа төрүүлж гаргаад ах шиг байгаа. Тий. Тэгээд нөхдүүд тэрийг харж байгаа гэх нь хаашаа маш төстэй юм гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байл ер нь бол зах зээлийн эдийн засагтай ийм улс оронд хүн өөрийгөө хөгжүүлдэг, өөрийгөө бий болгодог гэдэг энэ юм руугаа л явах. Тэр боломжийг харин засаг төр гаргаж өгөх ёстой. Энэ рүү л явах ёстой. Тэгэхгүй бол зүгээр ингээд нөгөө богдоо боов хайрлаач гэдэг шиг ингээд ах юм бол энэ улс хөгжихгүй л дээ. Энэ 4 жилд Монгол улс шиг хөгжиж хүн шиг амьдрч чадвар юм уу? Наад асуултанд чинь хариулахад бол их хүнд. Тийм ээ? Болсон ч юм байна, болоогүй ч юм байна. Болоогүйг нь илүү төлөхөө яриад байгаа учраас л ийм байгаа юм. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Маш олон хүчин зүйлээс шүү дээ. Тэр буруу бодлого энэ төр гэж бол би ярмааргүй байна. Яг л аль болох талаас нь бид ажилласан. Тэгээ бид нар 2020 гэдэг хөтөлбөртэй 12 оны сонгуульд орсон. Энийг бол бид үргэлжлүүлээд явах ёстой гэж бодож байгаа. Миний хувьд бол одоо ингээд түрүүн хэллээ шүү дээ. Энэ төсвийн тодтоглоо зөв болгомоор байна. Ингмээр байна гэдэг те. Энийг заавал сангийн сайд байж байгаа хийх албагүй л те. Тэгвэл энэ их хурл зөв хүмүүс гарч ирэх хэрэгтэй. Аль талдаа тийм ээ. Хөгжнөө гэдэг улс хөгжөөл байгаа. 17% өсөлттэй байсныг та нар 2% болголоо гэдэг. Энэ бол улс төр шүү дээ. Жил болгон 17%-аар өсдөг эдийн засаг гэж дэлхий дээр хаач байхгүй. 2009 онд оюутлогын гэрээг байгуулад тэрний эффектээр 17% өссөн. Тэр түүхийн эдийн үн огцом өсөөд дэлхийн зах зээл дээр тэр Австральд үер болно. Одоо Австрал дахиад үер болохыг хүлээх юм уу? Яах юм тийм биз дээ. Тэгээ ингэ явсан. Гэтэл энэ хүнд нөхцөлд энэ хэдэн жил бол бид бас боломжийн хэмжээнд авч явсан. Боломжийн хэмжээнд гэдэг маань би түрүүн хэлээд байгаа болсон ч юм байна, болоогүй ч юм байна. Гэхдээ бид нар бүтээ гэсэн ийм одоо ирмэлзэл бол байна. Тэгэхээр би нэг зүйлийг дахин хэлээд байдаг л тэр. Одоо танаа манаа гэдгээл болмоор баг. Эсвэл одоо энэ Европын улс орнууд шиг Европын улс орнууд ихэнх нь одоо дандаа хамтарсан гэдээ байгуулаа явууллаа шүү дээ. 10 жилийн төлөвлөгөө, 14 жилийн төлөвлөгөөгөө гаргаад ирчихнэ. Нийлээд хий. Төмөр замаа яах юм? 5 толгоогоо яах юм? Оюу толгоогоо яах юм? Мал аж ахуйгаа яах юм гэдэг. Ингээд 5-6 юм дээр тохироод энийгээ хийгээ явуул улс хөгжинэ. Тэгэхгүй бол одоо ингээд дахиад үзээ явчих юм бол энэ өөрөө буруу л яваад байгаа байхгүй. Тэгэхээр арчлалын одоо хамгийн сайхан зүйл энэ л биш шүү дээ. Иргэд сонголтоо хийх бүрэн боломж байна. Таны одоо хоёлаа бараг цаг 30 минут ярилцаад дуусч байна. Таны ярианаас нэлээд хэдийн юм танаа манаа гэхээ болчих гэдэг үг яваад байна л та. Уг нь энэ хэцүү юм байгаа шүү дээ. Энийг амьдрал дээр буулгахад хэцүү шүү дээ. Одоо хартатаа сонголт өгсөн. Одоо нөгөө их хурлын гишүүчийг хэлсэн үг болгоно нь танаа нам манаа нам руу гэдэг рүү орчлоо шүү. Харин тэгэхээр би хэлээд байгаа нь одоо энэ сонгуулийн дараагаас маш зөрөгтэй хийхгүй л одоо ямар ч боломжгүй л дээ. Хүн болгон ингэ. Гэхдээ би өөрөө хувийнхээ хувьд бол ямар нэгэн байдлаар сөрөг хүчин лүгээ ч юм уу те
ингээд яагаад ах сонирхол байхгүй. Хийж бүтээсэн ажил юм байна. Хийж бүтээх гэж байгаа ажил юм байна. Монгол улс ийм одоо миний нүдээр штэ ингүүл хөгжиж болохоор байна. Ийм байна гэдэг. Тэгээд баг ярья гэдэг ийм л асуудал байгаа штэ. Ер нь бол одоо жишээл их хурал дээр хамгийн их ярьсан улсууд хамгийн сайн байна гэдэг энэ юу бол багал болчиход байгаа ш. Сүүлийн үед бол хүмүүс бас энийг мэддэг болоод байгаа шүү. Асуудал болгон дээр конот дарддаг ганц нэг гişүүд байна шүү дээ. Нэр хэлээд юу хөвдөгтэй. Тэд нар чинь тэгээд энэ цаасаа уншдаггүй л байхгүй юу. Тэгэл худлаа нэг юм яриад зургатаар л гарч ивэл болно гэдэг ч юм уу. Ийм л зүйл. Уншдаггүй байлээ шүү. Уншихгүй харин. Би нэрээ нэг юм танаас асууя гэж бодож ирсэн. Ингээ улсын төсөв өргөн барина да. Бүх яамдууд одоо нэг харийн агентлагуудаас санал аваад нэгтгээд сангийн яамд өгж байгаа тийм үү? Сангийн яам нөгөөдгийг хасдаг. Тэгтээ тэрийг хизээж тэр одоо нөхцөл байдлыг тэр агентлагчин тэр имлэг дээр болж байгаа үйл явдлыг мэддэг хүн хасдаг юм шиг л шүү дээ. Зөвөр нэг дүшмэл ингээд сууж байгаа тоо бодож энэ болохгүй гэл нэг хасаа ичдэг юм шиг. Гүү. Ер нь бол сангийн яам одоо салбарын яамдуудын саналыг аваад тийм үү? Салбарын яамдуудын саналыг аваад за энийг хассан, энийг болиё гэдгүү штэ. Тэгэж яг ингээд төлөвлөгөөгөр байгаа байхгүй юу? Сангийн яам өргөн баригдаад нөгөөдгийг хасцсан байдаг ш. Хасцсан байдаг биш л те. Ягаад тэгэхээр тэгвэл оруулсан бүх юмыг оруулна гэвэл тэр чинь ямар Америкийн төсөв байгаа биш тийм. Тэгээ яг үнэхээр бүр амин чухал асуудлуудыг за жишээлбэл та бүхэн ярьж исэн нөгөө эмнэлгийн юу вэ шүү дээ. Тэрийг ерөөсө хассан биш. Одоо өнөөдөр тухайн үеийн эрүүл мэндийн спортын яам заяа өдөртлгууд нь ч гэдэг юм уу те. Яасан гэхээр орж ирээд сангийн яам дээр уулц. За ийм байна. Та нар ийм төсвөр хийнэ гэж анх тендер зарлаад тендер чинь компани ялаад ингээд ажиллаж ирсэн аа. Болоод энийгээ солиод ингээд явцсан. Одоо хит хэрэгтэй байгаа. Хідээр босох юм гэд тэгтэл шаал өөрөө яриад байхгүй. Гэхдээ тэрийг энэ хэдэн илүү чухал байна. За тэгэд энийг яг энэ жишээл 1.4 тэрбумда дуусгах юм уу? Дуусгахнаа. Окей. Пад бичээд орууллаа. Их хурал дээр ороод эмгтэй гişүүд асуугаад эхлэнгүүт төрийн нарийн бичгийн дарга нь хариулж чадахгүй сууж байгаа байхгүй. мэдхгүй сууж байгаа. Харин тийм. Эндээс л болж байгаа. Тэрнээс сангийн яам руу хүн болгонд дайрна. Гэт сангийн яам чинь нэг их мөнгө ярддаг л болохоос биш ерөнхийдөө үндсэндээ бол энэ улсын эдийн засаг яаж зүг байх вэ гэдэг дээр л толгоогоо өвтгөж сууж байгаа л одоо мэрэгжлийн хүмүүс байгаа. Энд улс төрч даалга хүмүүс ингээд харддаг байхгүй. Танаа сангийн яамныхын ерөөсө тэр намын улсууд, энэ намын улсууд тий би одоо ирээд ингээд нэг 9 сар болоход харж шít. Тийм юм хаалгаа. Энэ бол яг л мэрэгжлийн хүмүүс үйд юм байна. Тий тоогоо мэддэг юм байна. Энийгээ мэддэг юм. Сангийн яам бол тиймэрхүү байх шүү. Тийм. Тэгээд амьдрал мэддэг юм уу? Эсвэл нөгөө яамд нь өөрсдийнхөө юуг хамгаалж чаддаг юм уу? Хамгаалж чадахгүйгээс гадна приоритетээ тогтоож чадахгүй шүү дээ яамд чинь. Өнөөдөр. Үгүй имлэг гэдэг жахад үгүй ээ. Спортын ордон ч гэдэг юм үгүй ээ. Хоёулангийн зэрэг хийх боломж байхгүй. Алин нь окей. Тэ? Сайд нь орж төрийн нарийн бичгийн даа. Би ямар санда төсөв оруулж ирчээд асуултанд хариулаа сууж хахад өдөржингөө асуултанд хариулсан шүү дээ. Ганцаархнаа хариулаа суусан. Яагаад тэгвэл тэр нөгөө салбарын нөхдүүд чинь хариулж чадахгүй нэгдүгээр хариулахаараа ингээд өдөө хатгадаханд ороод буруу ярьчихад байгаа байхгүй. Тэ? Тэгээ нөгөө төрийн нарийн бичгийн дарга чинь өөрөө анх орж ирэхдээ энэ зардлаар ингэж болно гэж ярьж исэн хүн чинь орж ирээд нөгөө эмгтэй гişүү дайраад эхлэнгүүт ингээд ингэсэн чинь сангийн яам ингээл явчихж байгаа байхгүй. Тэгэл болор. Тий. Тэгэл тийм л юм байна. Гэтэ зүгээр тэгэл тийм юм бол байх шүү дээ. Сангийн сайдд бол одоо тийм дайралт бол байнга л ирэнтэй тэрийг бол дахиж ирэн сангийн сайд хийх үү? Гэхдээ одоо яг шууд хүн чинь хийхгүй гэж хэлэхэд бол бас хэцүү шүү дээ. Тийм ээ. Ер нь одоо бол миний хувьд бол яг өнөөдрийн хувьд бол маш их ядарч байгаа. Өдөр оргоо яг ингээд гэрт хүртэл ингээд ер нь хаяа таагүй уураймс. Одоо ингээд та бүхэн яриа одоо хит болж нэлээ орой л болсон баг. Хүүхдүүд бүгд унтцсан л байгаа. Би чи өнөр хүн шүү дээ 5 хүүхэдтэй. Тэгээд ингээд яахаар тий тэгэхээр эхнэр бас л ундууцсан тий. Ямар хэрэг байдгийг чигээгүй яах одоо ингээд эн чинь хүн ажилтай л байна юм байна. Тийм байна гэл ингээл юм. Тэгэхээр нэг бодлын хэцүү. Тий? Хуучин шигээ одоо жишээ би нутагтаа очиод нэг сайхан амардаг байсан бол тийм байхгүй болсон. Амарна гэсэн ойлголт байхгүй. Тий? Энэ юугаараа бол хэцүү хүнд. Мэдээж хэрэг өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ийм байгаа үед бол бас Монгол орныхаа Монгол улсынхаа тий энэ нутагт л одоо би амьдрна. Миний өр хүүхдүүд амьдрна. Миний өр хүүхдүүдийн хүүхдүүд амьдрна. Тийм учраас энэ гэрэлд ирээдүгөө энэ сайхан бидний одоо хувьд бол маш түүхэн үед амьдарч байна та хоёр. Та хоёр өнөөдөр бас харьцангуй залуу улсууд байна.
За бидний доотлын үе те тэгээд өшөө доошоо тэгээ бидний дээшээ гэдэг ингээд нэг 50 насны интервал дотор бол бид нэг үе болно. Ягаад гэвэл нэг 300 жилийн дараа тийм ээ тэр үед амьдарч исэн гарууд. Тэгэхээр бид нар маш түүхэн үед амьдарч байгаа ийм үед эргээд энэ үр хүүхдүүдтэй үлдээх тийм ээ энэ улс орн ийм учраас энэ дээр бол бид нэр хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм учраас мэдээд санал тавиул энэ ажлыг хийн. За танд баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дууссан. Урилга хүлээн авч ирж ярилцсан. Танд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье. За баярлалаа та бүхэн ч гэсэн сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эрг уулзцгаая. Баяртай. You don't know what's in store. Open your head, take a glance. Don't be scared, I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн.